тааг нь аюу сайхан юм ихтэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би яагаад энэ хүн намайг танихгүй ээж тэгээ танихгүй бэжэж таньдаг юм шиг тэгээ намайг яагаад сайхан юм ихтэй гэж хэлж байгаа юм болоо гэд ингээд бодсон чинь нэг тэр хүний нэг ингэ яриа нь арай өөр өнгөөр ороод эхлэх юм би гайхдаг байхгүй. Тэгээ тэр хүний хэлсэн үг нь одоо л миний Viber дээр байдаг л та. Таныг худалдсан шүү дээ гэд. Тэгэхэд ингээд нөгөө нэг түрүүний хэлдэг шиг гол зурдаг юм байна. Та яг одоо Сарны Сүв подкастыг сонсож байна. Манай гэрт одоо анх хаалга хүн зохиж орж ирснээр энэ үйл явдлууд эхэлсэн байхгүй. Тэнгүүд одоо ер нь нийгэмд энэ араар тавилт. Тэгээ гэр бүлийн хүчирхийлэл. За тэгээ хар тамхи тэгээд мөрөгчөд тоглоом. Тэр миний амьдрал таарсан юм болохоор мөрөгчөд тоглоом байхгүй. Тэрнээс болоод маш олон ингээд хүмүүс амьдралаа алдчихж байгаа. Тэрийг ингээд даван туулж чадчих юмс байгаа, чадахгүй юмс байгаа. Тэг яг миний хувьд болохоор яг яаж даван туулсан тухайгаал тэг ярилцъя гэд яг би өмнө нь бол энэ тухайгаа зүгээр л ойр дотныхаа ганц нэг хүнд л ярьж байсан. Тэгтээ дэлгэрэнгүй биш. Тэг анх удаа л би яриад энэ бол миний сүүлийн л яриа байх гэж бодож байна. Яг л нөгөө дахин энийг дурсаад бодоод байх надад жоохон төвөгтэй байдаг байхгүй. Тэгэхээр нэгэнд өнгөрсөн зүйл учраас нийгэмд байгаа процесс гэвэл энэс болоод аюу олон гэр бүлүүд угаасаа салж байгаа. Миний хувьд болохоор нөхөртөөгөө танилцаал тэгээд хоёр хүүхдийн аав ээж болоод тэгээд өөр ингэсэн одоо хувийн бизнес тэгээд өөр гэсэн одоо амьдралын жамаар бие биендээ хань төшөг болол ингэ явж исэн гэр бүл мэдээж яг миний ханы хувьд бол сайн хүн байсан. Одоо нөгөө хүчирхийлэл гэдэг зүйлийг бол би яг биеэрээ болоод сэтгэлээр амсааг байхгүй. Энэ олон жилийн хугацаанд тэгээд дараа нь нэг юм жоохон хэцүү зүйл болчихсон юм. Тэрнээс өмнө бидний амьдрал бол одоо нөгөө хэрүүл уруулгүй тий арх дарсгүй тэг гэрт одоо амгалан тайван тийм л байсан. Бас тийм л адил. Тайван өөрөөсөөр ингээ өглөө гараад ажиллаа хийгээл хүүхдүүд сургуульд явбал ингээ ирнэ штэ. Тэгэнгүүт нөгөө нөхөр ингээ гэрт байж байхдаа одоо жишээлхэд хаалга дуурах юм уу тий утас дуурахад нөгөө ингээ нэг юм чочих эсвэл тавгуудах тийм мэдрэмж надад ингээ ажиглагдаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө жишээлхэд нэг юм айцтай хүний нүд одоо нөгөө жинхэнэ нөгөө үнэн хэлдэг худлаа хэлдэг гэдэг юм надад ингээ харагдаж эхэлсэн л гэсэн. Тэгэхээр нөгөө сандраад ингээд нэг тавгуутад байгаа хүний чинь ингээд нэг босон суун болоод нүд нь ингээд жоохон бүлтээж ирээлтэй яг тийм байт юм бэл. Хаалга зохиход хүн ингээд сандраад ч юм ингээд тавгуутай л ингээд ахгүй штэ. Тэгэхээр яг нөгөө тэр үед л надад тийм мэдрэмж төрж байгаа байхгүй. Энэ хүн яг яач вэ? Энэ хүн юу болчихоо гэд. Тэгэхээр жишээлхэд битэр ч одоо ингээд нэг өөр гэсэн бизнестэй жишээлхэд би тэр хүний утас дуурж хахад огт хурж үзээгүй. Миний утас дуурахад огт хурж үзээгүй. Битэр өөрсдөө орон зайгаа ингээд угаасаа мэдэрдэг. Биеийнхээ орон дээр ордгүй л гэсэн үг. Тэгээд нөгөө өөр гэсэн ажилтай би өөр ингэсэн одоо бас нэг карьертэй ингээд мөнгө олоо авчдаг. Тухайн тэр хүн маань гэсэн өөр ингэсэн одоо бизнестэй мөнгө олоо авчдаг учраас нэг ямар нэгэн тим юм гарахгүй тий тэгэл 50 л уур амьсгалтай байсан гэсэн. Тэгээд тэр нь яг тэгж ажиглагдчих эхэлсэн байхгүй. За тэгээд манай гэрт одоо хаалга зөхөж утас дуурснаар яг энэ байдал эхэлсэн байхгүй. Тэгэхээр эцсийн дүндээ ер нь хит хувийн орон зай хитрхи халдахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр ингээд аюу хоорондоо нээлттэй ярилцчил чадахгүй бол ер нь бас эрсдэл байдаг. Одоо ярилцна гэдэг нь аюу багассан шүү дээ. Ажилдаа яваад хэрдгэрээ ирээлдэг гэр бүлийн уур амьсгал юм л байгаа шүү дээ тийм. Гол нь тоглож байгаа процессууд нь утсаараа тэнгууд наа покер ч юм болохоор угс бүр амар далд хөгжсөн. Одоо мөрөйтэй тоглоомч. Зүгээр л уцаараа л тоглож байна. Уцаараа тоглоод тэгэл ерөөсөө тэгэл данснасаа шилжүүлээ алдаал. Ингээ яваад байдаг байхгүй. Тэрс зүгээр ингээ ширээний ард нэг хитгэн хүмүүс сууж байгаа л ингэдэг юм шиг. Тэр хүн тэрийг болж чадахгүй байна гэдэг чинь тэгэл яг их бага хэмжээгээр ингээл тоглол байсан байгаа. Тэгээ надад болохоор таньдаг хүн наа хүн чинь танаа хүн тоглоод дахиад ингээ амар тоглож байгаа гэдэг. Тэг яасан гэсэн чинь би тэр хүнийг энэ хизэж болохгүй гэдгийг надад хэлж байгаа шүү дээ нэг хүн. Тэр нь яасан бэ ингээ уцаа барихтаа ингээ гар ингээ чичрээд байсан ингээ. Ингээд бүр ингээ салхлаад ингээ бүр ингээ тэр бол тийм хэмжээний бүр амар орцсон байгаа. Тэр хэрэг хүнд ингээд нэг 5 дахь юм бүснээсээ гараад нэг тэгээд хамгийн сүүлд нь яг би тэр яг бүр тоглох газрыг ингээд хайж майж яваад олсон. Тэгээд тийм нуугдмал газар зөндөө тийм байлээ. Тэгээд тэн дээр ажлын цагуудаар очиод идэв гэсэн байгаа байхгүй юу.
Тий. Тэгэхээр чи эмэгтэй хүн чинь нөгөө гарч орохгүй оройтхгүй нэтер болохоор тэгэл өө ингээл яваад байдаг. Тийм л ээ, тийм л. Миний би өөрийгөө жоохон буруутай үргэлжлээс хардаг байхгүй юу? Юу вэ гэхлээр хитрхи их одоо нөгөө хувийн орон зай гэл одоо тэгдэг болсон шүү дээ. Битгий миний хэрэгт оролцоо гэдэг юм амар бас хүмүүс сөрөг болчихж байгаа байхгүй юу? Яг тэр би тэр хүний орон зай хүндлээд ерөөсөө тэр хүний ямар хит ингэж ороогүй. А би эсрэгээрээ түрүүн хэлсэн шүү дээ нэг 60 40 ч юм уу эсвэл за үнэхээр юм байлаа гэхэд 70 30% ч юм уу. За чи яг яаж вэ? Тэ? Энэ мөнгө хаашаа зарцуулагдаж байна? Эсвэл яг юу болж энэ ажил дээр нь гэдэг юм а тий. Яг тодорхой хэмжээгээр ярьж байгаа. Тэгтээ нэг ийм хувийн хэмжээний ингээд оролцож байгаа хгүй болохоор тэр надад айгүй алдаа болсон байна гэж бодсон байхгүй. Тэр бол миний бас алдаа байсан. Би тэр үнд бүр итгэцэн огт. Одоо энэ хүн бол ийм янз бүрийн алдаа огт гарахгүй тий. Би тэр хүссэн юмдаа хүрнэ тэгнэ гэд. Нэгсэндээ ингээл нэг цаг 50 гараад ирэнгүү тий. Жаргаж амьдрын гэл амар төсөлсөн байна шүү дээ. Миний гол зорилго бол хүүхдүүдээ одоо ингээд мэрэгжлийн маш сайн өвлүүлэх, суралцуулах. Тэгээд гадаадд ингээд сургаад би өөрөө битэр ингээд зүгээр сайхан 50 амьдрын ийм л төлөвтэй байгаа шүү дээ. Ерөөсөл эцэг хүн их хүний гол зорилго тэр л байдаг шүү дээ. Хүүхдүүдтэй мэрэгжил эзэмшүүлээд ирээдүйд тэднэрт өв хөрөнгөөс илүү одоо нөгөө толгоонд нь л юм хийлгэж тухай бодож байгаа шүү. Тэрний тулд л нөгөө өөрөөсөө ингээд 5 дахь амьдрчи хэрэглэгээ хангачээ. Тэгээ хүүхдүүдтэй хөрөнгө оруулчих. Ийм л юмний төлөө яваад байгаа байхгүй. Таны яриаг ингээ яг сонсоод эхлэхээр надад бас ийм бодол төржлээ юм л та. Уг нь бол гэр бүл гэдэг чинь хувийн орон зайг хүндэл энэ гэхээс илүүтэйгээр угаасаа л хүн анхдагч орчноо өөрийнхөө хувийн орон зайг хуваалцахын тулд л ерөөхдөө гэр бүл байдаг үстэй тий. Тэгээ тийм учраас ер нь бол ямар ч нуух ёсгүй хүн бол уцыг нь хаяа нэг үзэхэд за магадгүй зүгээр л тэр утсан дээр ямар аппликейшн хэрэгэлдэг эсвэл хамгийн ойр тойрны ямар хүмүүстэй чаталсан байна ч гэдэг юм уу. Ер нь бол чатан дээр хүртэл аав ээжтэйгээ найзуудтайгаа хамаатан садантайгаа ажлынхантайгаа чаталсан чатал үнийг хэлэхэд үнэхээр нуугцуул байхгүй бол тэр хинт ч хамаагүй л ах гэж бодож байна л та тий. Тэгэхээр ер нь нуугцуултай хүн л хит хувийн орон зай гэж өөртөө хан үсгт юм байна гэж л би одоо шууд ингээд ойлгож байгаа байхгүй юу. Эсвэл энэ ирчүүд үнэхээр насанд хүрсэн том хүн шиг байх чадваргүй болохоор эмэгтэй хүнийг одоо заавал ээжгээ заавал нэг тийм харуул цагдуулсан эсвэл зөвлөгөө авах тийм зүйл бас ингэ хэд идэх юм болов уу гэдэг. Айгүй олон бодлууд бас давхар төрж тиймэр аахгүй. Хитрхи орон зайд нараад байхгүй. Тэгтээ гол юм нь ерөөсөө л ихнэр нөхөр хоорондоо амарс ярилцаж байгаа л шүү дээ. Ярилцаж гаргалгаа гаргаж явах шүү дээ. Тэр хүн ч гэсэн ингээд ер нь жоохон тотгошоо маягтай тийм хүн тэгээд бүх юмаг нуучсан. Хэрвээ ингээд би ч гэсэн яг тэр анзаарахтаа тэр хүнтэй ингээд бас оролцоод ингээд ярилцаад яг чамд юу болоод байгаа юм бэ гэд ярилцаад үздсэн болвол магадгүй бүх зүйлийг тэлхээс өмнө арга хэмжээ авах байсан юм уу? Та ер нь анх яаж хүлээж авсан бэ? Ер нь бол ихэнх эмэгтэйчүүд бол хэцүү шттэ юм чинь амьдралын баталгаагаа алдчихин гэсэн үг тэгэхээр уурлаж шашгиж ойрлох магадгүй зодод цохогч гэдэг юм уу те? Ер нь ихэнх хүмүүс одоо эмэгтэйчүүдтэй илүү ингээд нээлттэй тухайн үе төрсэн мэдрэмжээ ингээд уйлахаар ч юм уу эсвэл ойрлохоор ч юм уу гаргадаг тий. Би болохоор өөр хүн юм бэл. Надад эхний тэр юун дээр ингээд юм зүгээр гомдол яагаад ийм болчих гэдэг л юм бодсон. Би ерөөсөө зүгээр тухайн үед яагаад ч юм зүгээр тэр хүн миний одоо би тэр хүндээ хандаа итгэдэг байсан ч болоод юм уу тий. Тийм уйлах, ойрлох янз бүр юм гаргаагүй. Чи яагаад ингэсэн юм бэ? Яагаад ингэсэн бэ? Энийний үр дүнд ийм болно. Ингэн гэдгийг л ярьсан. Тухайн үед тийм л гэсэн. Тэгээ хожим бүр тэглсний дараа ч гэсэн би надад ерөөсөө уйлаагүй. Би орилоогүй. Тийм сонирхол юм шүү. Тэгээ би өөрийгөө юу гэдэг вэ гэхээр би дотроо амар сэтгэлийн хаттай. Ер нь сэтгэлийн хаттай. Тэгтээ тэрийгэ маш дотгошоо ер нь жоохон ганцаараа байж амар даван болдог тийм төрлийн хүн. Тэгээд юун дээр гомдсон бэ гэхэлэр нөгөө л хамгийн сүулт нь бүр ингээл бүх юмнууд өрнөөл ингээл гिचээд бүх юм ингээд над дээр ирснээр дараа надаас яг нэг удаа нулимс гарч үзсэн. Би яагаад ийм байдалд хүрчөө тэгээд би уг нь бол жаргаж явах хэрэгтэй юм бэ байдал те. Яагаад ийм бүх зүйлийг ингээд даван тулах хэрэгтэй юм бэ гэдэг нэг тийм гомдол төрж ирсэн. Хоёр машин те, хоёр биений машин тэгээ байр краш. За тийм миний одоо бизнесээ өргөжүүлэх гээд ер нь ирээдүйд яг нэг юм ажлын нэг хөрхэн үйл хөдлөлтөй болчоод тэрэндээ ингээд би ажиллаа хийж байгаа юм болохоор
одоо нөгөө хөрхөн төрөөслүүлээд мөнгө олоо ивчих ухааны юм бодож байгаа шүү дээ хүн чинь тий. Тэгээд тэрний одоо урьдчилгааны мөнгө ч гэдэг юм уу тий. Тэгэл бас бус гэдэг одоо юу гэдэг гэрт байсан одоо мэдээж боломжийн үнэ нөртөгтэй тий. За тэгэл өөрийн эдэлж хэрглэж байгаа одоо нэг хуруугаар одоо юу эдин тий. Тэгээд тэр бүгд байхгүй л болсон гэсэн үг байхгүй. Тэгээд нэмэл одоо бүр тоочод байвал маш их одоо тэр бум хүрнэ. Магадгүй илүү ч гарч магадгүй гэд бодохоор хөтмөр байгаа. Одоогоос чинь хэдэн жил өнгөрөв? 3 жил. 3 жилийн өмнө тэр бум гараад өрөвч бас нэлээд Их мөнгө гэсэн тий. Одоо тий чи ингээд надад хэлж байгаа шүү дээ. тань ингээ өөрөө шууд ингээ зүгээр Хийсэн. ийм юм тавсан гэж. Тэг нэг өдөр ирээгүй тэгээд яасан хийсэн гэдэг ингээд одоо би ингээ харж чадахгүй нэ. Надад хэлэх юм байна гэсэн тий. Тэгэд хэлсэн. Хэлэхдээ ингээд ийм ингээд нөгөө өрийн бичгнүүд өгсөн. Өдөр гэсэн үг шүү дээ. Тэгээ байраа тий тэгээ машина одоо тэгээд тэрэнд нь би хүртэл оролцсон байдаг тий. Миний одоо ингээ ажиллаж байгаа юм болохгүй аа чи энийг ингээ зохицуулаад надад ингээ зээл аваад өгч гэдэг юм тий. Тэгээд тэрэнд нь хүртэл би өөр оролцсон байдаг. Тэгэл ингээл тэг өгсөн. Зайлсан байна тийм ээ. Өгөөд тий одоо нөгөө тоглохын тулд бүх юм ингэсэн. Тэгэд өөрийнх нь нөгөө бизнес эргэлтийн хөрөнгүүд байхгүй. Тэгээд дээрэс нь ингээ багаар бүх юмудаа нөгөө нэг гэрлөг орж ирсэн байгаа тэр чинь тий. Гэрлөг ороод ингээд тэгээд дээрэс ингээ үргэлжлэх юм бол тэр чинь тэгээд хуунаас авсан мөнгөнд дүн бол явж өгсөн байдаг. Тэрийг тийм хэмжээний одоо тоглоно гэдэг үл ерөөсөө цэвэр зүгээр ингээ сэтгэхгүй дон. Би тэгээ одоо ингээ мөрөөдө тоглоом тоглосон хүмүүс болохлоо гэл нийгэмд амар яваад байгаа байхгүй ингээ сошиал дээр тий. Манай нөхөр ингээ одоо эмэгтэй хүмүүс ч гэсэн тоглож байна. Манай эхнэр маань нөхөр ингээ тоглож байна. Энд болохлоо гэсэн зүгээр 100% чи баг дээр нь зүгээр л бол гэдэг юм хэлчмэр санагдаад. Тэгээ тэр нэг хаалга зохиж хүн орж ирэхээс яг үүдсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр үн цогц дуртай орхисон тий. Тэгээ яг тэндээс л хэлж байгаа. Тэгээд одоо нэг намайг гомцсон уу яг яаж хүлээж авсан бэ гэдгсэн шүү дээ тий. Тэгэд хаалга зогссон чинь манай намайг байхгүй гэж хэлээч гээд. Тэг балкон руу гарсан байхгүй. Тэгэхэд л би ойлгосон байхгүй. За энэ бол угаасаа л буруу юм хийсэн байгаа юм байна. Тэгээ манай гэрт хүн орж ирээд тэгстэй гэд ингээ эхэлдэг байхгүй. Өөр зээл яриад гэсэн. Өөр зээл яриад эхэлж байгаа. Тэгээд тэр болтол би нэг өөрийнхөө тэр одоо ингээ байрсаар машин тэр юм өдөр тоглолцсон гэж ерөөсөө мэдэхгүй байгаа штэ. Тэгээд тэр хүнтэй ингээ ярилцаад тэгээд тэр хүн гараа авсан байхгүй. Тэгээ гарч ирээд энэ юу болов яав юу гэд. Тэгээд хамгийн нэг айхтар зүйлүүд ер нь болсон юм нэг үл. Тэгэл нөгөө нэг гэртээ ирж чанаагүй ингээ дуудлаа гэдгсэн шүү дээ. Тэгээд дуудсан ч ингээ өөрийн бичгнүүд өгсөн гэд. Тэгтээ нөгөө хүүхдүүд манд байсан. Тэгээд уучлаарай би одоо ийм хийцэн гэж хэлдэг байхгүй. Тэгээ анх удаа өөрийнхөө амаар ингээ бүх юм хүлэмшөөрөөд одоо яагаад гэвэл нөгөө дахиад тоглох юм үлдээгүй тэр хүнд итгэж болох одоо бүх хүнээсээ гэсэн үг шүү дээ. Өөрт нь итгэжсэн бүх хүнээс л юм авцсан байгаа байхгүй тэр хүн. Дахиад мөнгө авахгүй. Тэгэд одоо нэгсэн тэр хүн баригдах юм бол угаасаа л явахаас өөр гарцгүй болсон байл гэсэн үг шүү дээ. Тийм байдал тулгаад надад хэлж байгаа. Тэгээд би одоо ингээд явлаа. Гадагшаа явлаа гэд. Гадагшаа явлаа гэд хэлээд тэгээ уучлаарай гэдэг. Бүгдийн төлөхгүй надад бүх одоо ингээд өөрийнхөө бичиг өгөөд тэгээ би ингээд явлаа. Хизээ явах ч гэсэн одоо явах. Тэгэхээр тэг миний сүүлийн нөгөө тэрвэл тэн дээр л байсан. Нөгөө л өрөвдөх сэтгэлээрээ ингээд хандж байгаа байхгүй би. Энэ хүн би яандаа гэж ерөөс тухайд бодоогүй. Энэ хүн яандаа гэж бододсон би. Энэ хүн яандаа гэж тэгээд хүүхдүүдтэйгээ тэрвэлдээд ингээд би гівэнтгэ амар их мөнгөний өрөнд ороод ингээд тэгээд ингээд бичиг ингээ юмнууд аваад ингээ харж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ингээ аваад явахдаа тэгэхээр эмхтэн амар их зовлон тестэг давдаг гэдэг юм тэрэн дээр л байсан баг. Тэрөөсөө одоо энэ хүн яанаа л гэж бодод байсан. Эцсийн үр дүндээ юу гэхээр энэ хүн ингээд ингээ охирлуудыг барагдуулж чадахгүй болохоор одоо яана гэдэг л юм бодод байсан. Яагаад тэр үедээ би ингээд өөрийгөө даван тоолно гэдэг юмыг яажсан гэхээр нөгөө эмхтэн өөрийн гэсэн ер нь нөхөртөөч байна хөргөж ер нь эмхтэн өөрийн гэсэн заавал одоо хүүхдүүдэд тэг цагтаг заавал өөрийн гэсэн бизнестэй тэг ямар ч юм дээр унсан ч гэсэн нэг өөрөө ингээд нэг мөнгө олоод байдаг тийм л байх хэрэгтэй юм санагдав.
Тэгээд тэр надад ингээд нэг жоохон байсан болохоор би энийг ингээд болгочноо л гэж бодоод ирсэн юм шиг байна. Хожим бодоод хаад өөртөө ингээд хожим амар дүнэлт хийсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр л ингэсэн баг. Хэрвээ би ингээд бүх зүйлээ нөхөртөө даатгадаг тий одоо бүх зүйлээ нөхрөө харьяат байсан бол би өст ингээд дуусчлаа. Одоо би ингээд үлдэх байсан болов гэж боддتي. Тий. Тэгээд тэрэн дээр нөгөө ойрлж харлааг үнэ дэрээгээд ингээд бодхолоор яг нэг за би энийг болгоол ингээд үлдээ даа л гэсэн бодол надад байсан баг. Өөр яаж чадахгүйг л би ойлгосон болол гэж боддоо шүү. Тэгэхээр тэр хүн ингээд явсан. За би ингээд эхэлж байгаа. За ингээл нөгөө үйл явдлууд өрнж эхэлж байгаа байхгүй юу? Одоо бүх юм ил болоод ирлээ шүү дээ. Ингээд надад юу ч үлдээгүй юм байна. Бүх юм байна. Энэс өмнө нөгөө өөр хөтлөх аавна гэд мөнгө нэлээдгүйх мөнгө өгсөн байсан. Тэгээд машин дэргээ сална гэд бас ингээ нэлээдгүй юм өгсөн байсан гэл. Ер нь бол маш олон юмнууд өрнж байгаа байхгүй юу? Тэгээд яг би ингээд харилцаатай тэр хүн ч гэсэн явсан. Гэсэн хэлхаар явсан гэсэн үг шүү дээ. Явсан тэг ингээ харилцаатай ингээ чаатлаад явсан. Тэгэл намайг за ингээ жоохон тгсэрээ одоо би болгоно гэл тий. Тэгэл ягаад ч юм тухайд ингээ болгочих юм шиг санагдсан надаа. Тэгэл за болгочихно гээл за ингээ харилцаал одоо ингээ чинь тэгж ийн гээл. За тэгтэл ингээл нөгөө надаас ингээл хүмүүс над руу ингээ ярьж эхэлж байгаа байхгүй юу? Яриад тэгээ би ингээ нөгөө үр тавиад эхэлсэн юм шиг. Одоо нэгсэндээ танаа нөхөр чинь ингээл танаа нөхөр эдэн төрөг авсан танаа нөхөр ингээл эхэлж байгаа байхгүй юу? Тэгэл нөгөө хаалга нүдэл ингээл эхэллээ шүү дээ. Тэгэл ингээл хаалга нүдэж эхлээл. Тэг хамгийн амар нь би энэ бүгдийг ингээл тгсээдсэн мөртлөө нэг сарын хугацаанд би яг унтаагүй. Яасан бэхээр нөгөө би ингээд ер нь бүх зүйлэл хүүхдүүдтэй айд болохоор одоо ингээд тэднэрийн 5 тухтай тий эрүүл сар бол сурч боловсрох энэ л бидний эцэг үүргээ шүү дээ. Энийг л хангах чил гэж боддог. Тэгтэл ингээд 5 бүс эхэлж байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө ингээд хаалга ингээд зохиол одоо ингээд эхэлж байгаа. Мөнгө аваа гэл тий. Тэгэл ингээд ярилцаал заримдаа ингээд ярилцж байгаа, заримд нь үннээ хэлж байгаа. Тэгэл нөгөө айхтар юмнууд эхлэн шүү дээ. Тэгэхээр нөгөө өдөр тутамдаа гинт тайван байсан хүнийг ингээл зогсоогүй хүмүүс уцтаж эхлээл. Ингээд би өөрөө нөгөө айж эхэлж байгаа юм чинь. Юу лээ би ч одоо яг юу болоод байна энэ чинь тий. Яагаад би ч одоо ингээд гинт юм өрөнд ороод ингээд яагаад ингээд орцсон хүн шиг ингээд эхлэвэ гэж бодож байгаа шин. За тэгээд бүх хариуцлага ингээд над дээр ирж байгаа байхгүй юу. Тэгэд юун дээр ингээ яагаад би ийм над руу хүмүүс ингээ яриад байна вэ гэдэг. Гэсэн чинь Viber-аар хүн орж ирдэг байхгүй юу. Орж ирсэн чинь ингээ над руу ингээл асч байна. Танаа нөхөр тэглээд ингээл 100 сая төгрөний ингээ давтлагатай гэл тий. Тэгэл би түрүүнд ингээ тайлбарлал одоо би ингээ ажил дээр ч очино. Хүүхдүүдийн чинь сургууль соёл дээр очино гэл тий. Ингээл эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ би ингээ тэр хүнтэй ингээ ярилцсан. Одоо би ярилцахаас өөр яах юм тий. Би ингэж одоо энэ хүний ийм үйлдэлд ямар нэгэн тэр хүнээс ингээ авсан орлого мөнгөнд тунад байдгүй. Хэрвээ үнэхээр юм одоо бүх юм шалгахтаар бол би шалгуулахад бэлэн. Тэ? Би бол энэ Монголоос зайлаагүй. Энэ Монголда байна. Тэ? Миний бүх ингээ гарч байгаа би өөр ингэсэн ингээ ажилтай хүн шүү дээ. Ингээ тайлбарлаж эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь надад тааг нь аюу сайхан юм ихтэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би яагаад энэ хүн намайг танихгүй жийж тэгээ танихгүй бэжэж таньдаг юм шиг тэгээ намайг яагаад сайхан юм бэгтэй гэж хэлж байгаа юм болоо гэд ингээд бодсон чинь нэг тэр хүний нэг ингээ яриа арай өөр өнгөрөө ороод эхлэх юм би гайхдаг байхгүй юу. Үр зээл мөнгө нэгж байгаа мөртлөө гэсэн чинь маа нөхөр намайг баг процент тавьсан байсан. Тэгээ тэр хүний хэлсэн үг нь одоо л миний Viber дээр байдаг л та. Таныг худалдсан шүү дээ гэд. Тэгэхэд ингээд нөгөө түрүүний хэлдэг шиг гол зурдаг юм бэл. Тэгээ би ч одоо их хүн болчоод бүр мөнгөний барьцаанд те ингээ ихнэрээ ингээ 50% ир хүн гэж байдгаа л гэж бодсон. Ихнэрээ бооцсон тавьсан гэсэн. За тэр чинь яг нөгөө ялагдах юм бол одоо таныг авах гэсэн. Тий. Бодит байдал дээр яг нөгөө кинон дээр л гараад идэг үстэй. Барьцаанд нь тавьсан тэгээд ирээд нөгөө хүүхдийн эсвэл ихнэрийн ч юм уу нөхрийн ч юм уу ингээд барьцаалаад ингэдэг үстэй. Тэр чинь яг миний амьдралтай тохиол. Тэр үед хамт зугтыг гадаад явъя гэсэн бодол байгаагүй юу? Надад ерөөсөө цухтыг гэсэн бодол төрөөгүй. Яагаад тэгэхээр биш үү? Би ингээ гараа цухтлаа гэхэд миний санхүү тэг болсон байгаа шүү дээ. Тийм тэр хүн чи явхаа урд өдөр ирж хонхосоо өмнө хүртэл миний дасан дэс мөнгө авсан шүү дээ. Тэ? Миний дасанд өсрээд нэг 10 сая төгрөг үлдсэн. Тэг бүгднийг нь авцсан. Янз бүрийн аргаар ингэсээр авсан.
Тэгээ үлдсэн мөнгө тэрээс юм. Тэгээ би гараа явахаар яханд өсрэл тэргүй нэг л сар амьдрын шүү. Эсвэл тэр мөнгө чинь нөгөө тикэндэл тарч. Тэг хүүхдийн хадгаламж юу нь яасан бэ? Тэр бүгдийг би ингээд өгцөн. Тэгээ миний итгэлээр ингээд нөгөө бүгднгийн зохицуул авцсан байхгүй. Тэгээ би ч нөгөө урьдчилгаанд нэг үйл хөдлөх авах гээд ингээд мөнгнүүдэд татаад юмнууд авцсан баа шүү. Тэгээ одоо ч угаасаа үйл хөдлөх авах бас нилээдгүй мөнгө урьдчилгаа төлж аваа шүү тий. Тэгээ бүгднгийн нэгсэн байсан байхгүй. Тэгээ нөгөө миний машин хураагдаад тэгээ тэр чинь бас нилээдгүй үнэтэй шүү. 180 90 сая төгрөгийн машин байгаа шүү. Тий. Тэгтээ Дунджаас дээгүүрээс ажгүй машин байсан. байсан тий. Тэгээ одоо та амьдарч байгаа тэр байр бас барьцаанаа. Тий. Одоо байр хураалгах хэрвээ ингээд зээлээ төлж чадахгүй байр хураалгах бол одоо хоёр хүүхдэд авалт хайж юу. Одоо тест байр төрөслөл гарах та гэж бодсон шүү. Гэхдээ миний талаантар би бол өгтлээ ингээд бид нар өөрсдөө ингээд тэмцээд ингээд олж авсан. Энэ олон жилийн хөдөлмөрийг би үгүй хийчихгүйсэн л гэж бодсон. Аваад үлдгэнсэн л гэж бодсон. Тэгээ тэр хамгийн амар мэдрэмж нь тэр байхгүй юу? Намайг хүнд барьцаалцсан тий. Гэхдээ ганцхан биш нилээдгүй олон хүнд байгаа байхгүй. Чи ингээд яриад ирэнгүүт миний ажил одоо ийм хийдэг, ингэж мөнгө олдог, ийм хүн байдаг гэ миний сошиал тий. Тэгээ миний бүх бичиг баримтууд одоо юу гэдгийг ингээд бүгднгийн тэр хүн чинь барьцаалаад тий би ингээд одоо энэ мөнгө өгч чадахгүй бол манай ихнэр хариуцнаа гэдэг тий. Тэгээ ийм юмд өгцөн байсан. Тэгээ тэр бүр амар. За тэгээд тэр ингээ эхлээд тэг би 1 сар нойргоо онсон гэдэг юм маань одоо тэр байрын маань гадна талаас ингээд төвжиж эхэлсэн явдлахгүй. Гарахгүй, оруулахгүй. Тулд чойчны нөхөй чинь ингээд битүүлж. Түлхүү оруулахгүйгээр эсвэл гадна дотноос нь ингээд цав маавгаар наач. Нэг бол хаалган дээр ирээд ингээд будгаар юм бичиж чинь. Өрөөг тийг ингээд. Тэнгүүт л нөгөө ээж хүн чинь хүүхдүүддээ мэдгэдэггүй тулд унтахгүй болж эхэлж байгаа байхгүй. Унтахгүй яг бол тэр хаалга ингээд төгччихэр хүүхдүүд маань хичээл явж чадахгүй болчиход шүү дээ. Би миний ажил зогсож байгаа. Би бас өрөөдөлж чадахгүй болж байгаа байхгүй. Тэгтэл нөгөө нэг барьцаа гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь ингээд 3 сар мар юм. 3 4 сарын өмнөөс хаваад тэгээ байр мэрий чинь тавьсан байсан. Тэр хугацаанд мөнгө төрөг төлөөгөө байгаа байхгүй. Тэр чинь хоримтлагдсан байгаа гэсэн үг шүү дээ. Хоримтлагдсан. Хүн яваад байгаа шүү дээ. Тэгээд ингээд бүх юмуд ингээд зэрэгцэж эхэлж байгаа байхгүй. Бүх юмны өрөөд ингээд зэрэгцээд эхэлж байгаа. Тэгээд бүх юмны өрнөд зэрэгцэж эхлэхээс гаднаас автахтай хүмүүс над руу ингээд хандж эхэлж байгаа гэсэн үг шүү. Нэг биш нэлээд Нилээ олон байгаа тий. Гэр болж Оруулж гарахгүй. За ингээд би нөгөө тэгэл ингээд нэг 5 минут ч юм уу 10 минут ингээд жижигхэн ингээд нэг хүн манарч байгаа хооронд л бодгон нэртэл явж. Тэнгүүд л нөгөө ингээд хаалган дээр ирэл бичиж. Тэднээс тавир нэг өрөөгөө тийм л өөрчнгод ийм юмнууд ингээд эхэлж байгаа. Тэгэл би нөгөө орсон суугч. Тэгээ хүүхдүүд тааруулахын тулд нөгөөдг чинь арилгах шин. Тэнгүүд нөгөө бодог чинь хурд арилахгүй шүү дээ. Тий. Тэгэл ингээд тэнгүүд нөгөө бодог арилгах чараач чинь гоч ахсар амар хортой юмнуудыг би өдрөө болгон үнэртэж эхэлж байгаа ш. Тэгээ үнэртэл тэгэл гэрт ингээд нэгт үнэртэл. Тэгээ ингээд нойргоо онч гэсэн. Хаалгаа чагнаад гэсэн үг ш. Тэр хүн хэдэн цагт ирэх нь тодорхойгүй тий. Хэдэн цагт ирээд хэдэн цагт яхах нь тодорхойгүй учраас би ингээд шинжгүй нойргоо онч эхэлж. За эндээс нөгөө миний сэтгэл готрал өөрөө ирэхгүй ингээд үүсч эхэлж байгаа. Тэр хүмүүс ингээд цагдаад өгсөн байсан уу? Өгөхгүй. Өөртөө холбоосоор тагаад Магадгүй тийм байсан баг тий. Өгч чадахгүй. Өөртөө ирж Давтлаад байгаа хгүй. Тэгэхээр яг одоо бүр цаана яг ямар нарийн ширийн зүйлүүд байвал надад хэлэхгүй байгаа шүү дээ. Тэгээ эцсийн үнэндээ би бүх баримтуудыг ингэ нийлүүлж хагаад тэгээ хамгийн сүүлд нь миний эцсийн арга тэр байсан байхгүй. Яг нөгөө хөөхд маань одоо тийм ингэ сүүлд ингэ нөгөө ээжигээ гуйж байгаа байхгүй юу. Нөгөө маш их нойргоо олон нэг ороод ирэх чинь өсөн өсөөгөө нөгөө бүх зүйлийг ингэ таймнаар ингэ шийдэх гээд ингэ хичээж яж хагаад нойргууд л үсэт эхлэхээр өсөн өсөөгөө хүн гээд нэг юм харанхуй юм руу орж эхэлт юм байл. Хоол идэж уух юм бол сонирн биш. Нойр сонирн болж эхэлж байгаа. Тэгээ унтыг гэсэн ч унтж чадахгүй болоод ирэлдэг тий. Тэгээ ингээ хүүхдүүдээ тэгэд ингээл нэг хаалга үүдий чинь бүлүүлчихгүй тулд айгу олоор хэмжээ авч эхэлж байгаа шүү дээ. Тэгээ хаалга чагнаал цаг хараал. Тэгээ шөнийн цаг чи амар ч удаа явдгийг тий. Явахгүй. Тэгэл нэг 2 цаг хүрээл, 3 цаг хүрээл, 4 цаг хүрээл гэхингүүд хүн ингээл нэг жижигхэн ингээд ингээл манарч эхэлт юм яг өөр үеэр тий. Тэгэл хүүхдүүдтэй харуулахгүй тулд тэгэл хүүхдүүдийн нэгсэндээ нэг багт нь хүүхдүүдийн нэг сэтгэл зүйд нэм үлдэхгүй байх хэрэгтэй гэл тэ. Тэгээ тэрийг үзүүлэхгүй тулд нойргоо онч эхэлж байгаа ш. Тэгээ ингээд сүлд ээжгээ гуугаад ээж маань ч гэсэн ирээгээл тэ. Одоо ингээд жоох ээлжлээл гэсэн утгатай чаавас. Тэгээд нэг өдөр би ингээд нэг жоохон унтлаа. Тэгэл тэгсэн чинь гинтэл теста хөөе хаа гэл ингээд хаалгууд чигнаалстай хүүхд орлол хэлдэг байхгүй. Тэг яава яваа гэл гүгөөцсөн чинь хүүхд маань төцөн зогсож байсан. Хаалган дээр хаалх онгорхой цаанаас нөгөө хүн чинь ингээд түлхэгцэн наанаас нь манай хүүхэд тэг би бичиж байгаа байхгүй юу.
За уучлаарай. Намайг болоод энэ үнийг уучлаарай. Гэтэ энэ хүн ямар нэгэн байдлаар хохирлоо багтуулна. Надтай асуудал холбоотой байвал би ингээд цагдаад хандаач ээ. Намайг ингээд цагдаадаа өгчхөө би шалгуулахад бэлэн гэж бичээд таны хийж байгаа энэ үйлдэлээс болоод миний хүүхдүүд эрүүл мэндэд ингээд аюултай байна. Хэрвээ одоо ямар нэгэн байдлаар ингээд зүрхний хэм алдагдаад одоо эрсдэл үүсээд аюул учрах болоод ийм байдал үүсэх юм бол одоо тантай 100% хамаатай учраас би бүх одоо нотлох баримтуудыг бүрдүүлээд одоо би өөрөө ч гэсэн янз бүрийн аюулд орчлоо гэхэд би энэ бичиг баримтуудыг ингээд нэгтгээд ингээд таны дүрстэй ингээд бэлэн болгоод ингээд хүн төгсөө. Надад ингээд өөр арга байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг ингэж одоо далдуур ингэж занл хийлэхээр ил болохоо та намайг цагдаад өгч гэж гуйсан. Ингээ би бичээд хаалган дээр нааж байгааг боддоо. Бүр тэгээ хаалган дээр наасны дараа маргааш нь тэр хүн дахиад ирсэн. Миний бичиг мэдээж уншиж байгаа. Дахиад нөгөөдөр нь ирсэн. Нөгөөдөр нь ирээд тэгээ тэрний дараагаас ирээгүй. Гэтэ энэ ингээ бүтэн сар үргэлжлэсний дараа гэж боддоо. Тэгээд энэ дарамтууд бол надад бүрстэй амар эссэн бурхан минь. Тэгээ би ингээ хүн харахад ингээ зүгээр ингээ ажиллаа хийгээ яваад байгаа. Амар дотоод хүч ихтэй юм бэлээ би ер нь. Ажиллаа хийгээ яваад байгаа. Тэгтэл би болохоор ингээ хүнтэй уулна ингээ нээлттэй ингээ харилцдаг юм жанрын хүн. Юмыг шулуух хийлээд тэ болохгүй байна. Тэгж нэг гэж ингээ харилцдаг хүн. Тэгтэл би ингээ амар тотгошоо болж эхэлсэн байсан. Би өөрийгөө анзаарахгүй байгаа л да. Тэгтээ ингээ ажиллаагаа сууж байхдаа ингээ толгойн дотор ингээ амар их бодлоо төврөөл бит юм бэл. Тэрийг хинт ч ярихгүй. Миний гэр бүл бол тэр их мөнгөн дүнг сонсоогүй. Ийм юм хийгээд явцсан байх гэдэг бол ойлгосон. Намайг яг яац яг ийцэн гэж юусоо юм хэцүү асуултуудад булаагүй. Тэр нь би бас аюу баярлдаг байхгүй. Тэгээ миний хажууд дүү мөч байгаа шүү дээ. Ингээ намайг ойлгоод зүгээр л намайг байгаар нь хүлээгээд авсан. Тэгээд би болохоор ер нь хүүхдээ ингэж загинж ч юм уу зодод ч юм уу тийм характер гаргаадгүй. Тэг хамгийн сүүлд нь би өөрийгөө ингээд алдж байгаа юм байна. Би өөрчлөгдөж байгаа юм байна гэдэг юун дээр ойлгосон бэхээр би анх удаа хүүхдтэй гар хүрч үзсэн. Анх удаа стресстэй гэсэн үг. Дэлбэрч эхэлж байгаа байхгүй. Охиноо ингээд нэг амар чамп биш ч гэсэн хасрын нэгсэн. Тэгээд нөгөө ингээ алгадсан. Тэрний дараа би өөрөө бодож байгаа байхгүй. Би хизээч хүүхдүүд рүүгээ гар талаах нь тэгэл нөгөө цагинж үзээгүй хүн бэжэж яад юм болов гэд. Тэгээд нөгөө бүх юм ингээ дотгош нь хураагаад эхэлж байгаа байхгүй. Өөрийгөө давна. Тэгэл ингээ толгойн дотор ажил хийсэн ч гэсэн ингээл мөнгөн дүнгууд л бодогдоол. Энээс яаж гарах уу? Энийг ингээ яаж зохицуулах уу гэдэг юмнууд л бодогдоод идэм бэл. Тэгээд хүний яриа ингээ чихний хажуугаар ингээл үсэл. Тэг яг тэр ингээд нөгөө 1 сарын дарамтд нэг тэгээд нэг дуссан. Тэг тэр хүн дахиад ирээгүй байхгүй. Гэсэн үү? Тэг би одоо тэр талаараа ингээд найдсан. Тэг найдаад надад ингээд зохицуулж өгнө гэхээр нь би итгэцэн байгаа байхгүй. Зохицуулахаас л өөр вариант угаасаа байхгүй. Ер нь ийм асуудал тулгархад. Гэвч тийм ирээгүй байхгүй. Эсвэргээрээ би одоо ингээд ингэх гэсэн чинь ийм мөнгө тутаж гин. Тэг гэсэн чинь тэгж гин би хоосон байна. Хар ус уугаад нэг жижигэн талхны хилтер хийдэд ингээм амьдарч байна гэд. Тэнгүүд нь би нөгөө л эмхтэй хүнийхээ тэг өрөв сэтгэлээр хандаад боломжоор мөнгө хэлж байгаа. Тэг хамгийн сүүлд нь одоо би ерөөсөө энд байгаа ажил болохгүй байна. Би Монгол руу буцъя. Монгол руу буцахын тулд надад тикетийн мөнгө өгөөч. Энэ одоо миний сүүлийн гуйлт гээд. Тэгээ би ингээд аргалж агаад нэг 2 сая гаруй явуулсан. Явсныхаа дараа чимээг болчихсон гэсэн. Таалгалцсан. Амар уустай. Хотлайлж мөнгө. Тэр ерөөсөө л хүн засрахгүй. Ээдэ мөрөөдө тоглоомд орсон л хүн бол засраад чи ирнэ энийг болно гэдэг бол найдар бол ер нь нэг 1% байх магадaltaй авах гэж би боддог. Аваад дахиад болчихж штэ. Тэ? Би болохоор ирээд ингээд тусалцаад ингээд болгочих юм болоо гэж бодоод дахиад өгчөж байгаа штэ. Тэгсэн чинь байхгүй болсон. За ингээд хэсэг чимээг байж байгаа чи яав юу гэсэн чинь ингээд хариухгүй байна. За тэгээд ингээд дараа нь нэг орж ир ингээд харилцаа холбоо ингээд яагаад ийгээд ингээд нэг жоохоо ярилцсан чинь эсрэгээр ингээд намайг буруутгах хэлдэг байхгүй. Ер нь л чи бол ийм ер нь бол чи тэгээд ингээд гэл ингээл нэг юм буруутгах юм үүсч эхэлж байгаа. Чи намайг болохгүйсэн болохоор Би ингээд байсан байна. Тоглоод байна тийм. За нэг ийм юм үүсч эхлэв. За чиний тэр хүн өөрийнхөө алдаанд хин нэг буруутгаж эхэлж байна. Энэ бүх хугацаанд миний хажууд хин байсан тэр хүн буруутгаж. Яг тэгж эхэлт юм байл. Тэгээ би ингээд над руу ийм хүмүүс ингэж одоо мөнгө нэгч जैन ийм юмнууд үүсэж जैन. Чи яагаад гэдэг юмнууд хэлж байгаа шнэ. Тэнгүүд тэр хүний хамгийн муухай зүйл нь юу байсан бэхээр чи надад итгэдэг үү тэр хүмүүст итгэлээ гэдэг юм хэлсэн. Тэртээ дэргүү тэр хүмүүс ч ингээд баримтаа надад харуулж яаш штэ. Ийм мөнгө авц өөрийнх нь гар үсэг байж. Тэгэд яагаад тэрийг одоо л ингээд тэр хүлэн зөвшөөрч чадахгүй байгаа. Тэ? Чи тэр эрэгтэй хүнд итгэлээ надад итгэхгүй. Энэ чи угаасаа л юм байсан гэдэг ч юм уу.
Уг нь бол би 100% итгээд дэндүүх итгэсэндээ ингээд тэр энэ хүнийг одоо энэ байдлаасаа гарчнаа гэж бодоод л байгаа штэ. Тэгтэл надад тэгж хандсан. Тэгээ тэр бол миний эцсийн одоо найдварыг тасалсан тэр хүн. Битэрийн харилцааг 100% тасалсан. Маань төр битэрээ. Бараг л чи ингээд эрэгтэй хүн тэр хүнд итгээд намайг ингэсэн. Чи намайг барьцаалсангаа ер нь мэдж байгаа юу гэдэг асуулт байсан. Тэгтээ яг би хэлээгүй л дээ. Чи ямар сайхан юм битэн юм бэ гэд тэр хүн надад хэлсэн гэдгсэн шүү дээ, тий. Тэрийг би арайч хэлээгүй. Яаж амнаас гарахгүйсэн. Худлаа л хэлгүүдээ гэж боддөг юм билээ шүү дээ хүн чинь. Тэгээд эцсийн найдраа угаасаа маань хөр өөрөө тасалсан. Тэгээ би энэ хүнээс бол юу ч хараад хүлээгээд нэмэргүй юм байна. Билээ. За ингээд тэр үед би яг дэлбэрсэн. Нөхөртөө яг өстой. Тэгэхээр гомдож байгааг хэлсэн. Нөгөө миний амнаас гардгүй нэг хараал өгнөд гарсан хэлсэн. Тэгээ би блок гэсэн. Тэгээд тэр нэг жил орчим битэр ингээд сошиалаар харилцажсэн болвол одоо сүүл 2 жил огт харилцааг өсөв. Тэгээд ер нь би бодсон. 100% ерөөсөө л энийг таслая. Харин би ямар ч хэлсэн өөрт хамаатай байгаа тий амьдрах одоо гэр орон унах унаа одоо юу гэдэг те энэ бүгдийг өөрөө ямар ч хийсэн яаж жагаал зохицуулаад аваад үлдээ би эндээс гарлаа гэхэд яг хайчих чинь тэртээ тэргүү дахиад нэг байр төрслэр мөнгө зарлагдана дахиад байр ингээ урьдчилан авсан ч мөнгө зарлагдана машин авсан ч мөнгө зарлаа тэгэхээр энэ бүгдээ өөрөө л яаж жагаал зохицуулъя те гэл ингээд энэ хугацаанд би ингээд зүтгэж эхлээд яг тэр үед ингээд зэрэг нөхөг одоо зэрэгцээл ингээд нэхэжсэн юмнуудыг би өөрөө ингээд нэг зохицуулаад тэгэл нэг ажил орлогоор нэг болгосараа бол ингэж ирж байгаа. Тэгээд нэг ийм тэр дунд сэтгэл готрол гэдэг юм өссөн байсан гэсэн. Тэрийг би өөрөөс нь унсан тэгээд өөрийнх нь өөр хүүхд мөгтөгдгийг хүн ер нь бодд тийм. Гүү юм шиг байна. Одоо энэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд харилцаагүй. Тэгээд 1 жил сошиалар харилцсан гэж байгаа шүү дээ. Тэр 1 жилийн хугацаанд ер нь хүүхдээ асууж сургалж ирсэн одоо миний хүүхдээ яаж нэг юм те. Тийм хүүхдээ бол ганц нэг асуу. Яг би нэг хүүхдүүдийн сошиалыг нэг ер нь өөрөө нэг холбогдгоо байсан сошиал нэг 2 удаа шалгасан. Тэ яаж нэг ч гэдэг юм уу? Эсвэл нэг баяр ёслоор ээжний минь хүргээрэй ч гэдэг юм уу, тий? Тэгээ эсвэл хүүхдүүдийн төрс өдрөөр баярын минь хүргээч гэдэг юм уу? Эсвэл нэг юм дарк юмнууд ингээд гэр бүл ингээ амар ажралтай байж байгаа хэцүү байдлаар оруулсан ч гэдэг юм уу? Эсвэл нэг юм ганцаардж байгаа, тий? Тэр хүн чинь ганцаардж байгаа шүү дээ, хүүж байгаа. Ер нь тэгээд нөгөө хийсэн үүлийнхаа үрийг хүн эдэлдэг гэх тий? Тэр хүн жинхнээр утгаар эдэлж байгаа байхгүй юу? Илүү надаас илүү зовж байгаа. Бүр амар зовж байгаа. Яагаад гэвэл нөгөө тэр бүгдийг ингээд тооцоолохгүй бүх юмыг дуусгасныхаа дараа тэр хүнд хань болох найз нөхөд гэр бүл үр хүүхэд хань ижил юу ч байхгүй. Стож ингээ хар усаа идээд хацсан талхаа идээд те тийм байдалд үсэд одоо тэр үл яг мэдрэл муутай гэдэг юм шиг өгөж билээ явж байгаа. Яг би ганц нэг хүнээс дараа нөгөө үр зэлтэй хүмүүс над руу нэг юм явуулчихсан. Тэгээд Таны одоо ийм сэтгэлийн хаттай байгаа нь тодорхой хэмжээний таны ээж ч гэсэн илүү тутам асуугаагүй юмрхүү байгаа нь тухайн хүний гэр бүлийн хүмүүжил болоод гэр бүлийн онцлог харагдаж байгаа юм болоо. Тэгвэл энэ одоо таны нөхрийн одоо хадмын талынх нь гэх л та тийм. Нөхрийн хамаатан сада ах トゥ нар эцэг эхчүүд юм. Энэ хадмад яг ямар юм хэлв? Ийм зөвл таныг буруутгав уу? Эсвэл ер нь тусалцаа хэр байв? миний яг өөрийн төрсөнгөд бол янз бүрийн ингээд танаа нөхөр тэглээ таныг ийм байдалд оруулаач гэдэг юм огт яриаггүй байхгүй. Ер нь бол нэг ерөнхий мэдээлэл авчаал тэгэл надад яг хүн шимээр л хандсан. А хүүхдүүдийн хувьд бол угаасаа явахдаа өөрөө намайг уучлаарай би ингэсэн ингээ хэлсэн. Учираас хүүхдүүд мэдчихсэн байхгүй. Тийм учраас тэр хугацаанд миний хүүхдүүд аав ийм үйл хийсэн учраас ингэсэн. Тэгээд тэрний дараа надаас хүний урамд одоо ингэж яриаггүй. Тэгэхээр нөгөө миний өөрийн зан чанараас хүүхдүүд маань нөлөөлдөг гэж магадгүй нэг хүнийг зүгээр нэг юм байгаагаар нь тухайн болсон процессыг байгаагаар нь хүлээж аваад даван туулах тухайл боддог тийм. Тэрнээс биш ингээл хямраал ингээд ч юм уулын тэд нар чинь бага насны хүүхдүүд ингээд эцгээ ингээд сураад тийм. Ингээл аа байсан бол тэгээ наа байсан бол ингээд хэлнэ. Тэгтээ яг би хүүхдүүдээ бол боддог хгүй. Дотроо хүүхдүүд магадгүй жоохон битэрч ийж магадгүй, дотроо бодож ийж магадгүй гээд тэгээ нэг охиныхаа нэг чатыг уншсан чинь хүүхдийн чатыг уншсан чинь би хэдийгээр 10 настай ч гэсэн би жоохон ч гэсэн ямиг ойлгох хэмжээний настай. Хизээч би аавыгаа эцэг хүн ийм байдалд оруулаад алга болно гэж би ерөөсөө бодож байгаагүй. Тэгээд миний ээж энэ бүгдийг даван туулахын тулд өвдсөн ч гэсэн яаж зүтгэж байгааг та ерөөсөө ойлгохгүйгээр миний ээжийг тэг хамгийн сүлд нэг амар тэгсэрсэн гэсэн ш. Тэгэхэд нөгөө янз янзын би энийг хэлсэн. Тэг тэрийг би охинтойгоо ярилцчихсан байхгүй юу?
ээжийг ингэж хэлээ. Надад юу тэр одоо ингээд өөр хүмүүстэй харилцаж, өөр эрэгтэй хүнтэй харилцаж тийм юм ухаан бодол огт байхгүй шүү дээ. Юу залуутай харилцах тийм. Мөнгө л бодогдоод байгаа юм чинь энэ эрсдлээс яаж гарах вэ? Хүүхдүүдэд яаж стресслэхгүй байх вэ гэж бодоод хахад эсрэгээр нөгөө эрэгтэй хардаад байсан. Тэргээ би нэг хүүхдээ ярьсан, тэм тухай ярьсан байсан. Миний ээж өглөөнөөс хадаад орой олон ингээд суугаад. Яаж та ингэж хэлж чадж гинэ гэд. Тэгэд нөгөө багийнх нь болохоор чатыг харсан чинь та болоод өгөөч гэж сүүлийнх нь чадсан. Тэр хүүхдүүдэд амар юм юу гэсэн баахгүй. Хэдийгээр хэлэхгүй байгаа ч гэсэн хүүхдүүд юм сэтгцэд маш их нөлөөлсөн баахгүй. Аюу нөлөөтэй байгаа ч тийм амар айлтай. За тэгээ хүүхдүүдийн хувьд л юм байна. Нөхрийн талынхаас бол ер нь нэгтэйгээр ингээл манай би уг нь бол аюу цайтай хоолтой эмэгтэй. Ингээд байх хугацаанд ингээд манад ирээд ингээд хооллож ундаал хөрхөн ингээл инээж хөрөөд явдаг байсан. Тэгээ энэ хугацаанд яг нэг хүн нь бол надаас мөнгө гуйсан байдаг. Тэгэд би бодохдоо намайг асар их юм байгааг мэдчихэж яад надаас мөнгө гуйж би банк биш ш. Тэгэхээр тэдний ойлголтод энэ хүн болгоол эдийн, энэ хүн тэгээл эдийн тэ гэдэг юм ингээд магадгүй байсан байхгүй. Уг нь бол тэд нар чинь гэр бүл өөр хүүхд ингээд бодгоор харцсангуу ингээд намайг бодох нь өөр ингэсэн би даачсан санхүүтэй хүмүүс. Тэг яад надад ингээд би өгч чадахгүй гэдэг хэлсэн. Тэгээ тэрнээс хойш бол хинэн ч надтай холбоо яриагүй. Хинэн ч энэ хугацаанд та нар яаж ийж ийн гэж нэг ч удаа асуугаагүй. Яг нь нэг хүн байсан. Тэгэхдээ бас л надаас нэг юм хаяа нэг хэдэн төгрөг аваад өөртөө болгоод буцаад аваад өгөөлээд нэг юм хүн байдаг. Тэгээ тэрүүгээрээ л хандчихсан болохоос ш надад үнэхээр яаж ийж ийн ийм байдлыг яаж даван туулж ийн гэдэг юм үнэндээ гараагүй. Би нэг айгүй гоё юм цай чандаг юм баггүй. Тэр цайг маань ирээд угаал инээч хөрөнгө явж идэв те. Баярслаар ирээд маань хөрөөрөө хоолыг гоё идэг байхгүй. Тэгээд хоолыг гоё хоолыг ил ингээд тайлцалаа л ингээд явдаг. Тэр ер нь нэг эмхтэн хүн юу юм бэлээ. Бүх юмыг одоо хань ижлийнхаа ч тэр ер нь найз нөхдөйгөө ер нь гэр бүлийнхаа өмнөчтөнд бүх юмыг урдуур нь ороод ингээд болгоод яваад байх. Өөр өстой өөрийг угаасаа л гэр бүлийн хүн аав хүн эцэг хүн үүрж сурах хэрэгтэй. Би өөрөө болгоод байгаа юм чинь заах энийг ингээд зохицуулчих, энэ болохгүй хаад энийг зохицуулчих гэдэг юм. Ингээд бид нэг урдуур нь явсаар хагаад тодорхой хэмжээгээр хүний ингээд нэг юм руу оролцсон байгаа байхгүй юу? Цаад утгаараа тэрнээс ингээд чи өөрөө болох байсан чинь нэг удаа ч гэсэн хоошоо ингээд тавиад сурах хэрэгтэй юм бэл. Тэ? Энэ бол чиний хийх л ёстой зүйл учраас чи хий гэдэг юмыг ер нь хүн өг сурах хэрэгтэй. Тэгвэл бид нар ч яг урдуур нь орох хийгээл идэг ш тэ. Тэргээл хайр гэж бодод байдаг. Тэгэхээр ер нь одоо яг манай Монгол эмэгтэйчүүдийн нэг давуу тал нь тэр байгаа байхгүй тий. Нөгөө талаар айгу буруу талтай тий. Болгоч тийм чинь болгочи. Хань миний өнөдөр болохгүй юм чи. Чи нэг болгоод хоёр болгоод гурав болгоод тэр хүн энэ хүн болгоч тийм чинь гэдэг юм а цаашаа ахиж чадахгүй болчтой ерөөсөө. Тэгэхээр нэг удаа болгосон бол дараахыг чи өөрөө болго гэдэг ч юм уу тий. Яг ийм зарчмаар явахгүй бол хүн болгоны урдуур ер нь орж ийн гэдэг бол дараах үр дүн бол амар аюултай байна. Яг ер нь юм шулуун дуу маягтай хэлцдэг. Тэгээ жоохон ааших уу гэж намайг хэлдэг л дээ. Гэхдээ би өөрийгөө хамгаалах хэмжээний ааштай юм баггүй юу? Тийм бурууд өөрийгөө хамгаалдаг гэсэн үг. Эсвэргээрээ нөгөө хүнийг чи болохгүй штэ, чи тэгээд штэ гэдэг ч юм уу нэг юм характерны ааш хүмүүс байдаг штэ. Яг тийм бол биш. Тэгэхээр миний характерыг мэддэг учраас дээрэс нь тэр хүний өөр юм буруу юм хийсэн учраас намайг буруутгах ч юм уу тийм юм гараагүй. Би нэг саяхан юм жоохон ажил явдал гараад би нэг л удаа очиж гэж бодсон. Төхрийн талаас. Яагаад тэгэхээр хэдийгээр тэр хүмүүс надад нэг гим хийгээгүй, би тэр хүмүүс гим хийгээгүй, хэдийгээр миний сэтгэл дотор нэг удаа ч гэсэн намайг яаж амьдарч байгааг асуучаасаа гэсэн юм бодол байсан боловч тэр хүмүүс өөрсдөө л явж байгаа учраас одоо мянга буруутгаач яхав тэгээд нэг удаа очивол зэ. За ингээ би яг гэр бүлээр нь уулзсан. Энд тэгтээ сайхан л да. Дараа нь бол янз бүрийн асуудал гарах юм бол би очихгүй. Энэ бол миний хамгийн сүүлийн л юм байсан. Тэгээд намайг амар их турсныг гайхчихсан тэр хүмүүс. Яагаад тэгэхээр би маш их турсан. Тэгээ нөгөө нэг сэтгэл зүгээр унаад ч юм янз бүрийн болоод ирэхээр би өвдөж эхэлт юм билээ шүү дээ. Тэгээ би өөрөө биеэ ингээ эрүүл байлгахын тулд нөгөө эрүүл хооллож эхлээд өөртөө бас жоохон анхаарлаа олсруулаг байхгүй. Тэгээд нилээгч яасан. Мэдээж энэ сэтгэл санааны юм чис орсон байгаа шүү дээ. Тэгээд намайг турсныг гайхчихсан. Тэгээ яаж ийн хийж ийн гэж ганц удаа яг асууж байна. Миний нүрийг хараад тэгээд баярлаа гэж хэлээгүү. Хариуд нь би юу гэж хэлсэн бэхээр тэр муу станаар арайч дэлгэр нь
яхаа тэр хүн яг намайг юу туулж даван туулж явж байгааг та нар мэдгүүлж асуусан. Хин ч юу ч хэлээгүй. Тэгэл за баяртай гэж хэлээд гарч ирсэн. Одоо бол боддөө штэ. Тэр хүмүүс над руу хандаагүй, намайг асууг хүмүүс ямар хүн бас ойлгомжтой. Надад бол дахин тэр хүмүүстэй холбогдоод байх юм байхгүй. Энэ бол миний сүүлийн очлтойсон би хүн чанараа л харуулсан. Хэдийгээр ийм байдалд оруулсан одоо дүүгийнх нь бурууч гэсэн хүн чанараараа би аливаа юм дээр хүнийг буруутгахгүй гашуудлал дээр ноцсон тий. Энэ бол миний сүүлийн л очлт. Одоо асууж байгаа юм гэвэл ер нь манай монголчууд ташаараа ямар нэгэн асуудал юм хэцүү байдалд оронгот хиний хорлол болчих юу болчих яач юу гэл нэг заавал лам дээр ч юм уу бүү дээр эсвэл те за сүм өмд явдаг сүм дээр ч юм аа нэг очих гээд байдаг. Тэгээд тэд нар нь яг ер нь бол маш олон жилийн хугацаанд сэтгэл зүйчлэл терапевтик орлоо явцсан. Тэг өөрөө ч явж яг тийм зүйл дээр очих уу яав гэж асуух гээд байна л да. Ер нь би нэг өөрөө юм юунд итгэдэг гэхээр би энергит итгэдэг. Нөгөөх нь болохоор би ер нь бол хүнд тэнгэрийн дор амьдарч байгаа ерөөсөө байгаль гэдэг холбоотой гэж үздэг. Тэгээ ийм хоёр зүйлд итгэдэг. Тэгэхээр миний засал юу байдаг вэ гэхээр би нутагтаа очиж жил бүр уулгасандаа ч сүү цагаагаал хүрдэг юм. Тэрнээс бусдаараа би одоо нөгөө лам дээр очиж бүүдэр очиод нөгөө засал ном юм хийлэгдэг юм биш байхгүй. Зүгээр өөрийнхөө оюун санаараа би байгаль дэлхийдээ сүү цагаа өргөчээ. Юм энерги гэдэг юм ярьсан тий. Тэр юу вэ гэхээр энэ хооронд энэ хугацаанд эхний нэг жил надад аягүй хэцүү байсан гэх те хэцүү байсан энэ хугацаанд сэтгэл готролд ороод нэг бүх юм хаалтаа болоод дотгошоо болцсон тэг бүх юм нэг юм дарк болцсон байсан үг гэсэн үг шүү дээ те энэ хугацаанд өөрийгөө яг ийм болцсон байгаа тэр хүүхдүүд дээр гаргасан авир дээр мэдрээд би өөрийгөө засах болохгүй байна гэж бодсон. Тэгээд яаж засах вэ гэдэг ингээ хүн ихлэ бодож эхэлт юм билээ. Тэг би нэг юм шавтайгаа аягүй ойр дотно. Тэг би ер нь нэг болохгүй наа. Би тэгэхээр ойр дотныхоо хүнд заах нэг удаа ингээд би нэг хэцүү байгаа ярьсан. Гэхдээ тэр хүн хожим бодоход маш хэрэг дуртай хүн байсан тий. Маш хэрэг дуртай. Маш их тийм ховж ярьдаг хүнд би ярьсан. Хамгийн буруунд ярьсан байсан тий. Тэр миний жоохон буруу зүйл боллоо гэж бодсон. Тэгээ би дахиж ерөөсөө энэ тухай хүнд яриаггүй. Тэнгүүтээ миний сэтгэл дотор байгаа зүйлийг чааш нь хүнд хийлэхгүй тий. Хин нэгэнд намайг танихгүй учраас ингээд дэлгэрүүлээд ярихгүй хүнд ярих нь би энэ дотор байгаа юмыг нэг амаараа гаргахгүй бол би яг жоохон дэлбэрэх гээд байна да. Тэгээ би нэг тань нөгөө шавтаа би нэг жоохон болохгүй байна. Надад нөгөө би өөрөө нөгөө лам бүүдэр очиод байдаг гэж хэлсэн шүү дээ. Гэтэ би ер нь нэг ярихгүй л болохгүй байгаа учраас яах вэ гэдэг бодлоо гадаа. Тэгээд хүүхдээсэн чинь надад яг нэг юм аурад л нэг юм үздэг хүн байдаг. Гэтэ жоохон сэтгэл зүй талаасаа ингээ зүгээр ярилцдгийн шүү. Тэр надад аурын чухал биш. Тэр хүн сэтгэл зүй талаасаа ярьдаг чухал биш. Зүгээр танихгүй хүн чухал байсан. Тэгээд нэг оцсон. Тэгээ очсон ч ингээд яг процессыг ер нь хэлээдсэн байхгүй. Болсон процесс яасан ийсэн гэл. Тэгээд тэнгуүтээ би ер нь ингээ багын нэг юм жоохон зураг дуртай. Тэгээд нэг бүр юм каталог бэдий хөрхэн зураг л байдаг тийм хүүхдээсэн. Тэгээд тэр байдаг гэсэн. Тэгээд яг тэрнээс өмнө нэг сошиал дээр зураг зураад чи ингээд байгаль гарах ивент гэдээ тавьсан байсан. Тэрэнд би бүртгүүлээ орчихсон байсан чинь тэр хүн надад ингээ аягүй сайхан ярилцсан. Ярилцаад би ингээ болохгүй байгаа юмнуудаа ярилцаад ийм зүйлүүд болсон гэдгээ ярилцаад тэгээ намайг нөгөө нэг тэр бүдээс гарах арга зам нь юу айн тухайн ингээ ярилцдаг. Тэгсэн чинь би тэр хооронд нөгөө өөрийгөө жоохон гээсэн байсан гэхээр өөрийнхөө дуртай юмнуудыг хийх юм болсон байсан. Зураг зурхаан болсон байсан. Дасгал хөдөлгөөнөө хийх юм болсон байсан гэсэг нөгөө Монгол бодоод яваадсэн шүү дээ. Тэгээ эндээ яваарай. Энэ чамайг магадгүй ингээд жоохон юм биш үгээд. За тэгээд яг нөгөө ингээд тэр ивент рүү яваад зураг зурж эхэлсэн. Тэгээ зураг сонгож эхлэхдээ амар дарк зураг сонгож эхэлсэн. Тэгээд зурсан. Тэгээд тэгтээ ингээ миний сэтгэл дотор тэр нүүргүү хүн дотор амар хэмээг би агуулсарсан. Инээдтэй тэгээд тэр дотор ингээд эмхтэн хүний ингээд уулангийн гаднах өнцгөөс нарахад амар гоё үзэсгэлэнтэй юмуд байгаад байгаа боловч тэр ингээд нүүр гэдэг юм харах байсан байхгүй. Таныг зөвшөөрөл таны зурсан зургуудаас сонсогчдод харуулж болох уу? Би бүр хайвал гарч ирэх баг. Тэгээ би юус үзье. Тэгээ тэр миний ер нь олон жилийн дараах зурсан анхны дарк зураг байсан. Тэгээ нүүр байхгүй. Тэгээ яг утга нь бол эмхтэн хүний зовлон явж ер нь нэг байдаг. Эмхтэн зовлонгоо өөрөө даагаад өөрөө гарчдаг тэсвэр төвчээртэй. Тэр дотор ингээд залуу охин байна. Тэгээ өсгөө хүн байна. Тэгээд ээж хүн байна. Одоо ахмад насны эмхтэн хүн байж болно. Тэгтээ ингээд туусан замлан тий хүний гэрээ болоод бүх ингээд юм шатуудыг эмхтэн хүн даван туулдаг. Тэгээ төрөх гэдэг чинь маш их тий. Тэр төрхийн өмнөх дараах процессуудыг эмхтэн хүн даван туулж байгаа. Тэрний дараа ингээд нас ихад тэгэхээр бид нэр
бас л хэцүү үеийг даван туулдаг штэ. Тэгээд энэ бүх хугацаанд ингээд тэр ингээд бүгдийг ингээд толгойн дотор бодоод тэдээр зурсан ч гэсэн тэр амар дарк зураг байсан байхгүй. Тэгээд за тэрнээс хойш ингээд би зураг зурдаг болоод толгойн дотор ингээд амар их юм ажиллаад байгаа учраас надад ийм тэр бодлуудыг сарниулах юм хэрэгтэй байсан гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээд ажиллаад харангуут би орой 11 12 хүртэл ажил дээр ингээд хөгжим тавиад хөгжим бол одоо л миний салшгүй нэг хэсэг байдаг. Хөгжим тавиад тэгээд ингээд зураг сууд гэсэн. Тэгээд зургийг ингээд зураад детальчлаад ингээд зурхаар заавал хүн зураач байх алгүй байхгүй. Тэр үзэг биер хоёрыг нийлүүлээд өн гаргаа явж хахад хүний ингээд бодол сарниад идэм билээ. Тэгэхээр нөгөө мөнгөний тухай ч юм уу ямар нэгэн ингээд стрессний тухай бодхоос илүү нөгөө зурандаа хараад за энд ийм мөнгө орсон юм чи энийг тгийж гэдэг ингээд ийм өөр бодлоод хөврөөд ирэхээрээ нөгөө нэг жоохон хэцүү бодлоод ингээд жоохон аслагдаад тий цөөрч эхэлж байгаа байхгүй. Тэгэд энэ миний нөгөө нэг амар хэцүү байдлаас гарах ихний халхам байсан. За дараах халхам нь юу вэ гэхээр нэг юм юу байт юм бэ? Энерги гэдэг юм үнэхээр юм бас хүн байт юм байна гэдэг юм жоох итгэж хэлчихсэн. Яагаад тэгэхээр хүн өөрийнхөө бодлороо, өөрийнхөө бодол санаагаараа ер нь альва одоо шашинчдсан тийм гэж хүн итгэж чадахгүй бол 1000 шашин дээр очиод нэмэргүй шүү дээ, тийм үстэй. Яг тэрнтэй адилхан хүн энергиэрээ ямар төвшөнд өөрөө сайхан юм бодлыг ингээд бодож чадна. Тэрийн дагаад магадгүй ингээд жоохон сайн хүмүүс бид нартэй нэгдэх мөнгө төгрөгийг урсгалч гэсэн сайжрах те нэг ийм юмнууд орж ирд юм байна гэж бодож өгсөн. Тэнгүүтээ тэр магадгүй нөгөө нэг өөрийнхөө энергийг засахын тулд ингээд нэг хөөрхөн ийм үнэрт хөөрхөн тоснуудыг өөртөө хэрэглээд те өөртөө гоё лагаасаагаад ингээд нэг юм сэтгэл зүгээ засаж эхэлсэн л гэсэн үг те ойрхон байх гээл тэр нэг хүн чинь нэг юм хэдийгээр нөгөө нэг амар шашинлаг биш гэсэн нэг юм сэтгэл зөөд тэр өөрийн нэг юм үнэн байдалд өөрт ойр байх зүйлээ хүн итгэл үнэмшилтэйг хүлээж авт юм байна гэж ойлгож эхэлсэн. Тэнгүүд нөгөө нэг нэг гоё өнгөтэй лаа ингээ өөдөөс ингээ асаад нэг гоё лааны дэл угаасаа бид нар чинь нэг юм гал тий. Тэг нэг тийм харахаараа нэг юм өөрөө гоё асаад юм шиг мэдрэмжтэй болдог үстэй. Тэгэхээр яг тухайн үүлэн дээр зүгээр тэр нэг гоё лаг хараад тий асаад тэр нэг юм өөртөө нэг итгэл үнэмшил суулгаад тэр нь надад их гоё санагдаад байсан байхгүй. Тэгээд яг тэр утгаараа ингээл нэг гоё хүн ч гэсэн тийм нэг таагүй үнэр авах, таатай үнэр хоёр авах ч өөр тийм нэг таатай үнэрээ үнэрлээд гоё үнэрт нэг амин тоснуудыг ч үт юм уу те арамаа тоснуудыг ч юм гоё үнэрлээд нэг гоё тайвшруулах юм аваад тэгээ нэг гоё лагаар суугаад би гэдэг хүн чинь нэг дарк бодлоодоос холдоод өөртөө сайхан зүйл ингээ бодоод суух нь зөв юм байна гэдэг. Тэгээ эн чинь л ер нь одоо сүүлийн үед хүмүүсийн нөгөө энерги гэдэг юм амар яриад болчих ш. Тэ аавра энерги гэрлэн бүрхүүлж гэдэг юм. Тэгээ өөрөө өөрийгөө тэгж ер нь засах хэрэгтэй юм байна гэдэгт ингээ илүү ингээ орж ирээл. Тэгэл одоо л ер нь нэг жоох ингээ зураал хөгжмөө сонсоод баг багаар ингээ арай өөр. Эхлээд тэгээ нэг амар дарк юм зурснаа дараа нь ингээ ганцхан эмхтэн хүн нөгөө хүүхдүүдэд дагуулаа явж байгаа юм зураал тэ. Тэгээ нэг өөрт гаргаж чадахгүй юм бол ингээ зургаар л илэрхийлсэн. Тэгэл тэрний дараа ингээ ганцхан ингээ нэг юм маш хурц нүд зураал тэ. Тэгэл тэр нүдэн дотор айгүй олон юмнууд байгаа байхгүй. Тэгэл тэрний дээрээс ингээл тэр урсгаж байгаа өнгөнүүд хүртэл амар олон төрлийн өнгөнүүд ингээ орж ирээл. Тэгээд дараа нь ингээл арай нэг юм хос болгож оруулж ирээл те. Тэгээд ингээ арай баг баг ингээ сайжрал. Тэгээд өөр болгоол те. Давгис гол зурсан зураг нэг юм эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг ингээ өөдөөс нь харуулж чадварсан. Тэгээд ер нь тэгэл зураг тэгээд заавал гоё сайхан даа ш. Та нар ч гэсэн ингээ нөхөрхөн зүгээр өөртөө сэтгэл зүг гаргаад үзэх. Зүрийг ер нь та одоо үлээж гэнэ үү? Тэгээд одоо энэ мөр зэлнээс гарахад одоо хэр орох юм байна? Нөхрийг бол би хүлээдэггүй. Яа тэгэхээр эхлээд л хүлээжсэн гэлсэн шүү дээ. Тэгээд тэрийг өөрөө тасцсан. Тэгэхээр одоо нөгөө надад итгэл үнэмшил байхгүй. Яа тэгэхээр нэг удаа уучлаад ингээд дахин тоглож болохгүй гэдгийг хэлсэн байсан. Дараа нь би бүх асуудлыг өнгөрөөгөөд хүлээж байсан те. Монгол руу гэр бүл рүүгээ ирэхийг нь дэмжсэн. Тэгтээ тэр хүн ирээгүй тэр үед. Ирээгүй дараа нь өөрөө ингээд харилцаагаа таслаад намайг ингээд буруутгаж эхэлсэн гэдэгсэн шүү. Тэгэхээр тэр хүнээс надад одоо хүлээх юм байхгүй. Хүлээх зүйл байхгүй. Ирсэн ч гэсэн бид хоёр хамт амьдарч чадахгүй. Яагаад гэвэл би хүлээмжшүүд одоо чадахгүй л гэсэн үг. Тийм болохоор хүлээлт байхгүй. За нөгөөх нь яаж гарсан бэ гэх тээ. Тэгэхээр нөгөө яаж гарсан бэ гэдэг дээр түрүүн биелсэнтэй нөгөө хүн эмэгтэй өөрийн гэсэн заавал нэг юм мөнгө олдог нэг л ажил карьер юу ч үгүй тийм байх хэвээр. Тэгээ тэрийгээрээ л би даун тулж. Миний хийж чадах зүйл нэг л ажилласан. Тэгээ тэр ажиллагааны төлөө энэ 10 хэдэн жил ер нь зарцуулсан тэр санхүүгийн хувьд надад нэмэрлсэн. Хоёр дахь юм нь гэвэл би ажлаа ингээд зохицуулаад хийгээд ингээд мөнгө олоод явж байгаа өөрийгөө битгэх байхын тулд тийм бас энэ байдлаас гарахын тулд сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй гэдэгсэн шүү. Тэрэн дээр нөгөө нэг миний одоо дотоод илэрхийлээ харж тэр зураг зурах, таних хүмүүстэй ярилцах, ингээд өөрийнхөө энергийг засах, тэр дараа нөгөө жоохон спортлог байх. Одоо би ер нь нэг жоохон волейболыг бүр амар сайн төвшөнд тоглож чадахгүй ч гэсэн
миний дуртай зүйлийн нэг. Тэгээд фитнес хийх. Тэгэхээр энэ хоёр зүйл нь яадаг вэ гэхээр зураг зурах янз бүрийн юм хийх нь бол дотоод мэдрэмжээ гаргаад байгаа. Эсвэргээрээ одоо хөлсөө гаргана гэдэг нь болохоор хүн яг стрессийн энэ гарал үүслийг хөлсөөрөө гаргаад идэг. Энэ угаасаа хүн болоо яриад байдаг шүү дээ. Тэгэхээр хөлсөөрөө гаргаж ингэж тэр энэ муухай юмнууд гаргаал гэсэн гэсэн. Тэгэхээр энэ ингээд үйлдэлүүд маань намайг ингээд энэ бүх зүйлүүдэд даван туулахад амар нэмэр болсон гэж үздэг байхгүй юу. Тэгээд одоо ямар ч байсан би тэр их асар их одоо мөнгийг ямарсан гэх юм зохицуулаад одоо ер нь ингээд гаргаад дуусчихна та. Тэ одоо нэг жоохон хугацаа үлдчих юм бол тэгэл би бүх зүйлийг даван туулна. Тэгээ би дотор боддог штэ. Бүх юмыг ингээд дуусгасныхаа дараа би амар шоудна гэж боддог байхгүй юу. Та хэдэд хэлэхэд яа тэгэхээр би өөрөө уудаггүй эмхтэн байхгүй. Уудаггүй. Алкогол надад тохирдгоо. Алкогол тохирдгоо учраас надад нөгөө хүчээр ууж би ингээд бас нэг юм дотор байсан гомдолч тийм магадгүй жоох үлдсэн байгаа ш надаа тий. Тэр бүгдийг гаргаад би амар шоуд гэж боддог байхгүй. Айгу инээдтэй юм бодол байгаа Ийм том зүйлийг давж гарна гэдэг чинь тэг өөрөө ямар ч төрсөн өдөр оюун тэмдэглэлтээс илүү чухал зүйл болчихж байгаа юм л да тий. Харин өрөө дууссан шоу хий гэж боддог ш. За, YouTube подкаст маань энэ хүрээд ерөөхдөө өндөрлөх төршиг хандчихээн. Тэгээд энэ уралд танаас асуугаагүй үлдээсэн ярихыг хэлэх хүсчихсэн зүйл байвал Хүн чинь нэг юм аливаа процессыг аливаа ямиг ингээд дав туулаад дүнэлтээ хийх юм бэл. Дүнэлтээ хийх юм бэл. Тэр хугацаанд болохоор хүн яг юм бодит дүнэлтээ хийж чадахгүй. Нэг шокны байдалтай. Тэр шок гэдэг бол хүнд нөгөө далд байдлаараа илрээл тэгэл тэрэн дээрээс хүн сэтгэл готролд ороод юм ингээ үсээд байгаа шүү дээ. Тэр дүнэлтийг ингээ яг хизээ хойно харж хахад ерөөсөө л ирч бай, эмч бай, өөрийн гэсэн л нэг багч бай, ихч бай ерөөсөө нэг юм мөнгө олцдог, өөрийнхөө санхүүг зогсоолчдаг. Ийм л чадвартай байхгүй бол ямар нэгэн байдлаар ийм байдал үүсгэх юм бол зүгээр шууд унана. Унана шүү дээ. Тэгээс тэгрүүл очино. Тэгээс очдог бүр асар хүнд унж байгаа. Яагаад гэвэл хасгаа орж байгаа хгүй. Тэгээс доошоо цааш явчихж байгаа. Тэрэн дээр юу нөлөөд өгнө? Сэтгэл зүгээр нь хүнийг бодоо олгож байгаа хгүй. Тэг шууд унана. Тэгэхээр аливаа хүн ер нь зовлон жаргалыг ингээд туулах юм сэтгэлийн хаттай тий. Тэгээ дараа нь тэр нөгөө санхүүтэй байх ёстой. Хэрвээ ингээд сэтгэлийн хат байхгүй бол 1000 санхүүтэй байсан ч бас унах боломжтой юм байна гэж ойлгосон. Хэрвээ чамайг тийм эрсдэлд оруулсан хүн байх юм бол ер нь бол тэрийг ингээд авч гарах гээд битгий зовоосаа л гэж бодож байна. Авч гарах гээд дахиад битгий эрсдэл хийгээсэй гэдэг. Тэгэхээр би тухайн үедээ нөгөө сануулгах гэсэн үедээ зогсоох ч юм уу байдал үүсгэсэн бол магадгүй би нэг арай нэг тал хувьтай гонох байсан юм гэж боддог байхгүй. Тэр нөгөө итгэл найдвар гэдэг хүн тасардгүй байл гэж ойлгосон. Тэгэхээр өөртөө жоохон юм дүнэлтээ нэг хизээ хойно хийхгүйгээр жоохон наа нэгээд энэний үр дүнд юу үүсэх вэ гэдэг юм уу. Эмэгтэй хүн чинь нэг итгээд байдаг шүү дээ тий. Эрэгтэй хүн ч гэсэн хэрвээ эхнэр нь ч юм уу найз нь ч юм уу юм байдал гарвал итгэх л ахал та. Тэр дүнэлтийг жоохон наа хийж сурсан зөв юм уу гэж бодсон. Наа нэгээд эрсдлээс жоохон сэргийлэх тий. За би ингээд жоохон санхүү олох чадваргүй бай гэж бодъё. Тий. Янз бүрийн одоо ингээд ирэх юм бол би унах магадлал нь нэлээд өндөр байгаад байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ чам тийм асуудал мэдэгдэх юм бол тэрнээс нь өмнө таслан зогсоохгүй бол яаж гарч даван туулах юм? Тэ? Нэг бол эд хөрөнгөө л алдчихна. Сэтгэл зүй хасруу орчихно. Буцаад ингээд хөл дээрээ босоод аюу хугацаа орно шүү дээ. Ямар одоо бид нар ингээд ер нь нөгөө аав ээжээс өвлөгдөж ирсэн эд хөрөнгөгүй те. Өөрөө өөртөөхөө ингээд амьдралыг авч явж байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Ер нь дийлэн комьюнити бицтэй Монголд те. Тэр тийм хүмүүс яах вэ гэдэг бодох хэрэгтэй юм билээ. Тэр би хизээ хойно жоохон дүгнэлтээ хийсэн юм бол гэж боддгийг шүү дээ. Тэр одоо өнөөдөр гэртээ ингээд хүүхдээ өсгөөд өнгө төрсэн их хүн байж болно тий. Одоо бизнесээ жоохон загсан байдалтай эмэгтэй хүн байж болно, эрэгтэй хүн байж болно. Тэгэхээр хэрвээ чиний нөхрөөс чинь эхнэрээс чинь тийм байдал ажиглагдах юм бол бити амар хүлээж дүгнэлтийг хоошлуулад энэ маань болчихно. Мөрөөдө тогломоос болчихно гэж л битгий бодож амар эрсдлийг үүрж өөрийгөө ингээд хэцүү байдалд оруулаасаа гэж тий. Жоохон наан таслан зогсоол сурах хэрэгтэй юм билээ л гэж боддог. Тэгээ тэрнээс хойш ингээд сошиалч тэр ер нь танилын хүрээнд донд би мөрөөдө тоглоомтой холбоотой юмнуудыг зөндөө сонссон. Тэр нь өөрт нь нэг тийм байгаа учраас нөгөө тийм мэдээлэлүүд ер нь хурд орж ирдэг байхгүй. Тэг миний фитнесийн багшаа хувьчсан байсан. Дараа нь минь над дээр ингээд нэг эмчилгээ хийгээд сувлэгч охин нэр хүртэл байсан. Тэр аюух далд хэлбэр зөндөө байгаа байхгүй. Тэрийг ингээд нийгэмд хэлж байгаа хүмүүс нь цөөхөн. Тэрийг ингээд тэгээ яасан бэ гэхээр сувлэгчийн хувьд бол унтсан. Яг бол нөгөө зүгээр л нэг цалингаас салингийн хооронд хүрэх юм ингээд бас л нэг 2 3 хүүхдээ ингээд аваа явчихдаг юм ихтэй. Тэгэд унчихсан. Тэгэл нэг ажилтаа учраас өнөө маргаашаа болгоод ингээд явж байгаа байхгүй. Тэгтэл тэр гэр бүлийн босгосон зүйл байхгүй болсон. Тэ?
Тэгээ тэрийг босгоход их хугацаа орно шүү дээ бас. Бизнес магшийн хувьд болоод ирэнгүүт тэдгээр ингээд хүүхд байхгүй учраас тий бас нөгөө залуу хүнийхээ бодлоор би амар тэр хүний үг юу байсан гэхээр миний толгой амар ажилтдаг гэж яриад байгаа байхгүй. Математик бодож ийн гэдэг бүр ингээд амар боддог биш шууд үр дүнгийн бодоод ингээд шууд тавьсан гэж яриадсэн. Би тэр бүр миний машин сууж явж байгаа тэгээ ярьсан байхгүй. Тэгээ би хэлсэн. За залуу минь. Тэгээ үр дүнд нь юу байсан бэхээр найз охин мэдсэн. Тэгээд өстө уйлаа дунжаад тэгээ надаас сална гэсэн. Тэгээ би тэгсэн ярьсан байхгүй. Тэгээд би зүгээр хөөхсөн. Яг л нөгөө тийм байдаг даван тулж исэн учраас тэр эмэгтэй чинь зөв. Тэгээ өөрийгөө зөвтгцэн явсан л да тэр залуу. Би одоо өнөөдөр сая төгрөг олсон юм чинь би маргааш дахиад олно. Олоод би энэ олсон мөнгөөрөө би юу аваачлаа тэр чинь нэг машины юм аваж маваад тэрийг дахиад өсгөнө гэж яриадсан байхгүй. Тэгэхээр чамд нэг л удаа аз байж болно. Зүгээр тэр үед чиний чамд мөнгө ороод ирсэн байж. Гэхдээ дахиад байдгүй. Чи дахиад авахын тулд илүү ихийг олно гэд илүү төлөөд тэгээ чи өнөөдөр надаас мөнгө асууж байгаатай адилхан тий надаас мөнгө асууж байгаа шүү дээ. Асууж байгаатай адилхан дараа нь ингээд явна. Тэгээ энэний үр дүнд юу ч байхгүй. Чи бол өөртөө хайртай тэр эмэгтэйг алдна. Дараа нь чи ажлаа алдна. Дараа нь чамд ингээд жохон тэр залах хүүхд өөрийнхөө хэмжээнд бизнес хийгээд байгаа байхгүй. Тэргээд чи алдна. Чамд юу ч үлдэхгүй гэсэн хэлсэн. Би ойлголоо. Одоо би дахиад ингэхгүй гэд ярьжсэн байхгүй тэр залуу. Тэр нөгөө дүгнэлтийг л бид нэр тийм байдлаас ер нь гарна гэж найдна гэдэг амар хэцүү. Тэр болохоор надад өмнө хэлэхгүйгээр би энэ машин юм аваад ингээд ингэчигээд мөнгө зээлээд тэнгуут нь би буцаагаад надад буцаал өгцөн. Тэгсэн чинь тэрийг дахиад арай илүүгээр нэгсэн байхгүй. Эхлээд 500 авсан бол дараа нь сая төгрөг өгч гэж хэлсэн байхгүй. Энд чи яах гэж байгаа гэдгсэн чинь би дахиад нөгөө юм хийгээд ингээд тэгтээ дүүн ингэдгийг гэж хэлж байгаа байхгүй. Тэнгуут нь л өстө дургу хүрэл тээ. Наадас чи тэнгуут л би шууд гэлдэ чи энэс хизээч бүр чамд өнөөдөр сая төгрөг буцаа орж ирсэн чинь надад ч өстө юу ч орж эцсийн нүндээ энэ бүх мөрөдө тоглоомч гэдэг юм хаар тамих одоо юу байдгийг арт нь ингээд айгүй олон хүний нулимс үлддэг. Заавал үр дагавартай. Буруу аргаар л болоод байгаа байхгүй юу? Одоо нийгэм төлбөр амар их байна надгач. Эхний хүнийг амьдралаа алдахаас нь хамгаалсан байна шүү дээ. Хамгаалсан. Тий. Одоо өстө хөрхэн давгүй яваад байгаа. Ажил хийгээд байгаа. Тий. Одоо ухаантай хүн бол толгоонд юм бодоо хэлгүй дээ. Их чинь амьдралд ингэсэн тий. Энд чинь ингээ болохгүй юм байна. Би нэрээ юм. Тэрс мунхаг хүн бол бас л тэгэл. Оо яа тий. Тэр хүний үг ямар мат юм ч гэдэг юм тий. Ингээ явах байх. Одоо ихтгэл аягүй чухал шүү дээ. Тэнгүүд одоо танаас амжилттай үр зээлээ ингээд буцааж авсан хүмүүсээс одоо ихтгэл алдаагүй баярлалаа ч юм уу те ингээд найдвартай буцааж өгсөн баярлалаа гэд баяр талархсан хүмүүс байгаа юу? За сүүлд нэг юм байна. Би ч уул нь одоо өөрийгөө болохгүй л ингээ яваад байгаа шүү дээ. Гэтэ нөгөө нэг юм зовлон айгүй ойлгох тийм. Тэг хүнд нөгөө нэг гинтийн юм хэрэглээ байхгүй гараад идэг шүү дээ. Тэгээд ингээ хүмүүс хандаад надад туслаач гэхээр байлболохоор ингээд боломжоор жоо илүүчлээд ингээ өгдөг. Гэхдээ нөгөө би ийм унаад ч юм надад өнөөдөр ч гэсэн мөнгө хэрэгтэй байгаа маргааш ч гэсэн мөнгө хэрэгтэй байгаа гэдэг ч юм ер нь хүнд нэг тийм илэрхийлээд идэггүй гэсэн шүү дээ. Гэхдээ энэ хүнд нөгөө би байхгүй зовлонг нэг хэсэг амссан шүү дээ тий байхгүй зовлонг бас бүтээхийн тулд олсон зүйлээ алдсан зүйлийг мэдэрсэн учраас ингээ хүмүүст жоохон ч гэсэн боломжоор туслаад хагчээдэг. Тэгээ сүүлд нэг хүн ингээд иймнээс болоод нөгөө хар гэртээ ороод гараад ирсэн байсан. Тэгээ би тэрийг сүүлд сонссон байхгүй юу? Тэрөөсөө л энэ бүхний чинь үр дагавар угаасаа л нэг бол хар гэрт ороод нэг бол бүх юм алдах ийм л үр дагавартай. Тэгээ тэр хүн надад би ингээд нэг юм ихлүүлэх гэсэн. Тэгээ тэр хүн болоод ингээд ямаа үүрцэн учраас би одоо дахин юм хийхгүй байх гэж бас нэг юм итгэл өгсөн биз дээ. Чиний сайн хэлдгээр итгэл өгсөн бодож байгаа шүү дээ. Тэгтэл тэр хүн надаас ингээд нэг юм хийх гэсэн юм а чи надад ингээд амар ингээд нэг жохоо юм дээр туслаач гэдэг ингээд би тусалсан. Тэгээ тусалсан чинь буцаагаад би надад ингээд хэрэг болсон. Тэгээд наас нэг мөнгө хэрэг болоод байна. Энэс ишин шилжүүлж ярих гэсэн чинь зүгээр сэнтсэн байсан. Тэгэхээр магадгүй ер нь нэг тийм эцсийн дүндээ нэг ийм дүгнэлт хийхэд шүү дээ. Мөрөдө тоглоом тоглооч юм ямар нэг ийм эрсдлүүдийг хүнд оруулаад байгаа хүмүүс юм өрөвч юм уу хүний гэсэн сэтгэл байхгүй болсон байгаа даа. Яг тийм байгаа зү тий. Хүнийг хэрвээ ингээ үүрэгтэй бодоод ч юм уу хайнчлаа бодоод бас өөрт нь итгээд ингээд мөнгө чамд хэрэгтэй үед зээлэлцэн хүндээ итгэлийг нь алдахгүй тулд ч юм уу эсвэл өөрөвдөж байгаа өрөвч сэтгэлтэй хүмүүс тий. Би буцаад ямар нэгэн байдлаар ч юм уу эсвэл ийм байдал үүснэ гэдэг юм сэтгэл байвал зогсох бах сэтгэл байхгүй үргэлжлэх бах. Тэр хүн бол миний итгэл дээр дөрвөлөл мөнгө аваад тэгээд буцааж өгөөгүй. Тэгээд ер нь яг ингээд бас ийм олон ийм кейсүүдийг сонсоод ч юм өөрт ингээд таарал ингээд ер нь хүн
мөнгө гэдэг юм хүнийг амар уул нь бол хуучин биднийг одоо аав ээж маань хүн гэдэг утгаар нь хүнтэй харьцаж сургасан. Хүнд ийм сэтгэл байдаг учраас л өнөөдөр амьд байгаа гэдгээс заа сургасан байхгүй. Тэгтэл эсэргээрээ нөгөө мөнгө гэдэг юм хүний жоохон өмнө орчод байна уу гэдэг юм төрөөд байгаа. Тийм учраас тэр хүн миний ингээс өөрт нь итгэж байгаа итгэлийг бодохгүйгээр зүгээр энэ хүнээс өнөөдөр л мөнгө авчвал дарааныхан чухал биш болоод байна те. Ер нь та хэд ч гэсэн ийм кейс зөндөө байгаа ч те. Айгүйх ингэ туслаад ингэнгүүт давардаг. Эсвэл сэтгэлийн ашиглачаал орчдөг ч юм уу. Яг ийм байна. Тэгээ зөндөө байна л да. Тэгээ би ер нь ингэж боддог. Аливаа зүйл үйл өөр гэж угаасаа л байд юм байна. Гэхдээ тэр нь үр хөвгөдөд л бит ирж байгаа сайн гэж боддог. Хүн үйл өөрөө өөрөө идэл яваг. Тэ өөрөө идэл яв. Хийсэн хэрэгээ хүн өөрөө үрэл яваг. Их бах хэмжээгээр нь хамаагүй. Битгий бусдад ингэ нялаж өөрөөсөө тасарсан өөрөөгийн хувилцсан үр хөвгөдүүдтэй тэрийг ингээд хамтдаа ингээд явж байгаа битгий их нэртэй нөхөртөө тийм нэлзааж бусдыг битгий зовоогосоо л гэж ер нь боддог шүү дээ. Тэр бүгд дээр заримдаа би ингээд бодглохлоор нэг тухайн үед надаас ингээд нулимс гараад ч юм уу тийм ингээд би амар ингээгүй ч гэсэн тэр хожим тэр нэг намайг худалдсан байна гэдэг дээр миний нэг юм нулимс хэрэгж ирсэн. А яг одоо ингээд нэг жоохон юм сэтгэл яриад ирэхлэнгүүд одоо миний жоохон хоолой зингэрээд байгаа байхгүй. Тэгээ яг тэгэл бүх юм ингээд давн туулаад ингээ явж байгаа. Зарим хүмүүс нь нэг тийм сонирм биш байж болно л доо. Яг мөрөдө тоглол унаал төрөнгө алдаал биц гэдэг юм байсан сууж магадгүй энэ надад кейсийг сонсоод суух хүмүүст ч гэсэн нэг тийм сэтгэлд нь хүрэхгүй байж магадгүй тий. Тэгвэл аливаа юмыг хүн туулаад үтснийхаа дараа би энд ингээд бүр дэлгэрүүлээд ярихгүй зүйл зөндөө штэ. Бүх юм ингээд цаг минут өдөр судартай нэр бол ямар их дарамт ямар хэм байгаа гэж бодож байна. Өсөөлж чадахгүй зүйлүүд надад амар учирсан тий. Тэгэхээр тэр бүгдийг би одоо ингээд нөгөө сэтгэлдээ ингээд төсөөлж ирж байгаа учраас миний ингээд нүдэнд жоохон нөлмс гараад байгаа хгүй. Тэгээд яг энэ миний бол угаасаа л сүлийн яриа. Би муухай юмнуудыг ойлгохоор дахин ингээд яриад байхгүй гэсэн. Яг нийгэмд ийм юмнууд аявих болж байгаа учраас тэгээд давж туулах процесс нь үеийн эмхтэн өөрийгөө хаяхгүй байх процесс нь үеийн хүнд эрэхтэйч гэхгүй эмхтэй гэхгүй хүнд ийм сэтгэл зүйн асуудал гэдэг айгүй чухал шүү гэдгийг л ойлгосоо гэж хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр аливаа зүйл ер нь нөгөө үнэн байх л амар хэрэгтэй. Тэгээ би боддөг штэ. Би үнэн байсан учраас миний нөгөө ажил хөөрх юм нэгэл яваад исэн баг. Тэгээ нөгөө хүмүүст өөрчлөлөгч нар тааш тэр нөгөө ингээд үнэн сэтгэлээсээ хандаад яг хэдийгээр би ингээд альва нэг за танд энэ болохгүй болно гэдэг ингээд шууд хэлцдэг. Тэгэхээр манай өөрчлөлөгч нар намайг айгүй шулуун гэж ярьдаг байхгүй шулуун юм бихтэй. Тэгээ жоохон төс тас юм байлээ гэдэг. Эсвэл нөгөө талаар ааштай ч гэдэг юм уу. Тэгээ тэр нь надад ингээд альва юм тэрний цааны юу гэхээр энэ хүн энийг болохгүй гэдгийг л ойлгож байгаа. Тэ болно гэдгийг л ойлгож байгаа. Тэрнээс нөгөө хүн хүний хоорондын харьцаан дээр нэг өөрчлөлөгч тэр гэдэг ч юм эсвэл чи ч гэдэг юм уу бид хэд ингээ яриа сууж байгаа нь ш та хоёр ингээ залуу хүмүүс таагууруу тэгтэл нөгөө надад миний бас мэдгүй зүйлүүдийг ч таад амар мэдж байгаа юм байгаа штэ. Тэгэхээр аливаа зүйл ингээ нэг юм тэнцвэртэй оршин аягүй чухал гэж боддог байхгүй. Тэгэхээр энэ кейсийн дараа л юу гэхээр хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл байхгүй. Тэг өнөөдөр хоосонч байсан, холдооч байсан хүн одоо нэг сэтгэл гэдэг юм амар хоорцсон үе байна л да. Би нэг ойлгохоос илүү нөгөө найс нөхдөд ч гэсэн гэдэг нэг юм энэ хүнийг энэ дээр л ашиглаж байгаа бол дараа нь энэ хүн яахан чухал биш болсон байхгүй юу. Тэгээд найс нөхдөд ч гэсэн гэдэг нөгөө мөнгөтэй байгаад мөнгөгүй байгаа үеийн ингээд харилцаа хандлага хүртэл шал өөр идэв. Залуучууд ч гэсэн энийг мэдэрдэг болсон шүү дээ. Тэр мөнгөтэй байхлаар угаасаа аюу хүмүүс ингэж ойртдог. Тэгээд тийм үед хүн бас хүнийг ингээд таньдгүй юм байлээ. Тэндгүү эсэргээр ингээ мөнгөгүй байгаа үед ч юм уу яг хүмүүсийн хандлагууд ингээ амар сайн мэдэгдэнэ. Тэгэхээр нөгөөсөө зовж үз. Хүмүүст аль болохоор би ингээд ажил карьертэй ч юм уу өнөөдөр өөрийгөө болгоод байдаг гэдгийг нэг нээлттэй биш зүгээр хүнтэй ингээд яг хүн эс орнд харьцаад үзээд тэрний дараа ингээд жоохон хүмүүсийг таньсны дараа л хүн ер нь жоохон ингээд нээлттэй ч юм уу те гоё сэтгэл зүгээр зөв ингээд гарахгүй бол хүний энерги сордог хүмүүс маш их байдаг. Энэ хүнийг энэ дээр нь ашиглаад тэ энийг ингэчээ тэгээ дараа нь хайчих гэдэг юм. Миний ажил дээр яг энэ сүүлийн эхний тэр одоо ингээд асуудлууд үүснээ дараа миний карьер дээр хүртэл гэж гарч ирсэн. Маш том ажил эхлүүлж маш их итгэж маш их тусалж исэн ингээд эмхтэй одоо намайг ашиглаад жоох ингэж гараад тэгээд ингээд нөгөө нэгсэн доо нэг жин гэдэг шиг тий ингээд ажил дээр хүртэл унгаж исэн байдаг. Гэтэ энэний цаанд би заахаа үнэн зүйл үннээр л гарч ирэх хэрэгтэй гэдэг юмыг баримталжсэн учраас тэр хүн ч гэсэн одоо нийгэмд би ямар хүн бэ гэдгийг харуулчихсан тий. Болохоор хэдийгээр ингээ өнөөдөр тэр мөнгө олоо явж байгаа. Тэрнтэй нийцж байгаа хүмүүс айгүй бага болцсон тий. Тэгэхээр аливаа зүйл ер нь жоохон үнэн байгаад хаар хугацаанд уртч гисэн үр дагавар нь арай жоохон ингээ зөв байт юм л гэж боддог тий.
За ерөнхийдөө таны амьдрал бол үнэхээр кино хийчихмээр киног хүртэл одоо амьдралаа сэтгэлдэг гэдгийн гол жишээг харуулсан ийм түүх байна. Үнэхээр сэтгэлийн хаттай, үнэхээр дайчин, үнэхээр мундаг бүсгүй байна. Тэгээд энэ түүхээс маш олон хүмүүс нэг зүйлийг ухаарад гарах байх гэдэгт би бас сэтгэлтэй байна. Энд эргэлзэхгүй байна. Тийм болохоор танд баярлалаа. Бидний подкастыг хүндэтгээд энд ирсэнд анхны маань зочин болсонд маш их баяртай байна. Тэгээд хэрвээ та зөвшөөрөх юм бол таны зургуудыг дараа нь подкастын Instagram хаягийн дээр ч юм уу оруулахыг хүсэж байна. Тэгээд энэ удаагийн зочин болж ирсэн танд маш их баярлалаа. Сарны сүв подкаст.